За ингээд манай Cool Монгол подкаст ээлжит дугаар бэлэн болоод байна. Манай өнөөдрийн зочноор Harvard-ийн их сургуульд хөгжлийн эдийн засаг болон төрийн ухаанаар магистра хийж байгаа залуу Дүлгөн манай найз оролцохоор хүрэлцэн ирээд байна. Сайн байцгаана уу? Жи нотгтой ирээд ямар вэ? Гоё нөө. Аль болох би Улаанбаатарт ирэхийг бол боддог. Гэхдээ хичээл их болохоор жилдээ нэг ч юм уу ирэх боломж гарч байна. Тэгээд энэ удаад би бас охиноо авчрах гэж бол Монголд ирсэн байна. Охиноо манай охин бол 1 нас 4 сартай. Тэгээд эхнэр бит хоёр хоёулаа сая 1 семестр бол хичээл авсан. Harvard-д сурж байгаа нэг давуу тал нь юу вэ гэхээр танай гэр бүлийн хүн хэрвээ чөлөөтэй бол ямар нэг диплом эднэр авахгүйгээр Harvard-ын хичээлд бол сууж болдог. Үнэгүй сууж болдог. Гэр бүлийнх нь ямар ч дуртай хичээлтэй юм. Эсвэл заавалжгүй чиний мэрэгжлийн дагуу байх хэрэгтэй юм. Мэрэгжлийн дагуу байх шаардлага байхгүй. Гол нь багшаасаа зөвшөөрөл авна. Тэгэхээр оюутны тоонд гүйцэтгэн ангид бол ороход бол хэцүү. Тэгээ нийт хичээл одоо зааж байгаа тэнд нэг 180-аад хичээлийн ойролцоогоор нэг 15% нь л анги дүүргэл 100% болохоор гаднаас ямар нэг тийм сонсогч оюутан бол авдаггүй. Тэгэхээр хичээлийн сонголт бол хангалттай байгаа. Гол нь би очиж уулзаад би ингээд олон улсын эдийн засгийн хөгжлийн чиглэлээр төрийн удирдлагын магистр хийж байгаамаа гээд өөрийнхөө хөтөлбөрийг танилцуулаад тэгээ манай гэр бүлийн хүн ингээд таны хичээл суух юм болох уу гэж профессороос чөлөө одоо зөвшөөрөл авчихад бол тэр хичээл суухад бол асуудал болчихж байгаа. Хичээлүүдээ бол курсууд бол зүгээр аудит хийгээл явчихдаг. Аудит хийгээл явна гэсэн үг. Тэгэл бүх ажлыг хийгээл бүх юугаа хийгээл гэрийн даалгавар унших юм надад хийгээд явчихна. Материалууд бол онлайнаар бүгд ингэ гарчдаг. Хэрвээ хичээлүүдийн видео бичлэг хийж байгаа бол тэр видео бичлэгийг бас давхар ингээд үзээд явчих болно. Тэгэхээр бүх тэр материалууд бол нээлттэй. Гол нь дүн авахгүй тэгээд диплом авахгүй. Тэгэхээр бит хоёр хоёулаа тийм сая би 2 дугаар курсынхаа хичээлүүдийг аваад манай их нэр тэнд өөрхөн сонирхсан хичээлүүдээ сая 1 семестр бүтэн авлаа л да. Өнгөрсөн жил манай охин баг байсан учраас манай их нэр гэртээ хүүхдээ хараад нэлийн завгүй байсан. Тэгэхээр хичээл авах бол боломж гараагүй. Болоо ядарч байна. Ажигаар хичээлээ тааралдад мастер хийгээд ажигаар наав хийгээд аль нь part time болоо те. Үнийг хэлэхэд бол оройд бол яг охинтойгоо ер нь уулзах заавчлаа гардаг хүүдээ. Өглөө би чинь 8 гэж гараад орой 7 гэж гэртээ ирээд яг өнгөрсөн жил бол эхний курст бол нэлээд дарамттай байсан. Тэгээд 7-оос ирээд хоолоо идэл охиноо усанд оруулаад 8 гэхэд унтуулаад тэгэл одоо 8 хагас хүртэл нэг ганц хоёрын гэрийн ажил хийгээл 8 хагасаас буцаад номын санд яваал нэг гэ номын сан хаах хүртэл суугаал хурж ирж унтаал өглөө 7 өнгөрөөж басал нэг тийм ритмд орцсон яваад исэн байхгүй. Тэгэхээр оройдоо л охинтойгоо сайхан уулзаад ингээд охиноо усанд оруулна эхлүүлээд нэг цагийн зайд амжуулна. Хагас өмтөнсээр мэдээж аль болох гэр бүлтэй их цагийг зарцуулах тийм. Ер нь Harvard-д амьдралын хэв маяг ямар шүү байдаг юм бэ? Одоо ингээл Монголоос аягүй болон залуучууд ингээ Harvard ингээд яваад үзчихлээ. Гэхдээ яг ингээд тэр сургуульд нь сураа, тэр хотод нь амьдраа, тэр уур амьсгалаар ингээд явахад яг ямар шүү байдаг. Чи нэг өөрийнх нь юунаас мэдрэмжээс нэг хаваалцаж туршлагаас их юм. Би өөрөө бакалавра математик эдийн засгийн чиглэлээр Америкт авсан. Тэгээд намайг бакалавра эдийн засаг хийж байхад би юу гэж бодсон бэ гэхээр за ямар ч байсан ингээд бакалаврынхаа зэрэг сайн сургууль сураад нэлээд суурьа сайн тавьчлаа. Би магистр хийх хэрэггүй байна гэж бодож байсан. Бүх сурах зүйлээ би ажлын байран дээр гараад авчнаа гэд. Тэгээд Монголд ирээд 9 жил ажиллахад бол би Amazon-оос одоо жил болгоно нэг $500-аас $1000 ном авч захиалж авчирч ингэж өөрийгөө тухайн нийгэм дэлхийн эдийн засаг болон дэлхийн хөгжлийн тэр гарч байгаа өөрчлөлтүүдийг байнга гэж мэдээлэл авч явдаг байсан. За тэгээд
яг яагаад би Харвард руу ингэж явах болсон бэ гэхээр яг энэ нэг номоор ингээд уншаад эсвэл артиклаар уншаад эдийн засгийн экономистийн сэтгүүлийг бол байнга уншдаг. Тэгээд ахад ингээд нэг багаар мэдээлэл авч байгаа боловч юм системтэйгээр маш шахуу чиглэл тус бүр дээр салбар тус бүр дээр мэдээлэл авахд бол заавалжгүй сурах шаардлагатай байна гэж эцэстээ бол дүгнэлт хийсэн. 9 жил би Монголд ажилласны дараа тэр дүгнэлтийг хийж байгаа. Тэгээд Rand Corporation гэж байдаг. Америкийн засгийн газар консалтинг үзүүлдэг нэлээд том байгууллагатай Монголын засгийн газар хамтарч ажиллах үеэр тэр байгууллагын хүмүүстэй би нэлээд ойртож бол ажилласан. Тэгээд тэр хугацаанд Харвардаас PhD буюу доктор авсан нэг эрдэмтэн тэр хүнтэй ярилцж байгаа. За эдийн засгийн хөгжлийн чиглэлээр бол заавалжгүй ингээд цэгцтэй мэдээлэл авъя гэвэл магистр хийх шаардлагатай байна гэд. Тэгээ хоёр сургуульд аплай хийсэн. Нэг нь Принстон их сургууль, нөгөөх нь Харвардын сургууль. Тэгээ Харвардаас надаа маш боломжийн тэтгэлэг өгсөн учраас би тэр сургууль руу явсан. За Харвардыг нэгэнт ярьсных ингээд монголчууд маань бас боломж болцоо гараад Харвардаас ирдэг. Харвард дээр бол зураг авахулдаг. Тэгээд би одоо яг 2 жил сурсныхаа дараагаар юу гэж бодож байна вэ гэхээр Харвардын тэр барилга те байгууламж тэр бол гаднаасаа харахад нэг Харвард гэдэг нэрийг ингээд наацсан одоо ингээд илэрхийлж байгаа боловч яг Харвард гэдэг үгний чанар утга нь бол тэр дотор орж байгаа хичээлүүдийн материал, тэр дотор зааж байгаа багшийн чанар, тэгээд багшаас оюутанд тэр мэдлэгийг ямар хурдаар яаж сайн өгч чадж гэнэ үү? Ерөөсөө тэр л байна юм байлээ. За түүнээс гаднах тэр барилга бол нэг гоё л юм шиг тийм. Орчин байгууламж эдгээр нь бол хангамж сайн, байгууламж сайн. Ер нь бол баг хамгийн баян их сургуулиудын нэг баг шүү тийм. Endowment нь 20-30 тэрбум доллар юу вэ? Endowment маш өндөр олонч хөтөлбөртэй олонч оюутантай Харвардын бизнесийн сургууль гэвэл дандаа топ 500 Fortune 500 компани CEO-ээс хамгийн их нь Stanford, Harvard, Wharton гэдэг нэг хэдэн сургууль байдаг. Америкийн улс төрт бол одоо Харвард төгсөгчд бол нэлээд томоохон үүрэг гүйцэтгэсэн. Манай сургууль одоо Kennedy School of Government гэж байгаа. Тэр нь бол яг John F. Kennedy-ийн нэрээр нэрлэгдсэн те. Гэт ингээд ярих юм бол тэндээс төгссөн төгсөгчд нь эргээд нийгмийн эдийн засгт ямар нөлөөтэйгээр оролцож байгаа гэдэг утгаараа бол өндөр байр суурь эзэлж байна л да. За би сайн нэг юм асуух чад яг яриан дандар нэг юм бодож байгаа мартчихж. За яхаа гэхдээ барилга байгууламж эдэр нэг тиймэрхүү ярьж ирсэн. Би ерөөсөө тэр хотод нь ерөөсөө орж үзээгүй, хөл тавьж үзээгүй. Гэхдээ ингээл зурагтаар гардаг, киногоор үздэг. Тэгэл тийм л их сургууль байгаа да. Нөгөө талаас бас ингээ хараад үзэхлээр Харвардд сурч байгаа оюутнууд нь айгүй мундаг залуучууд. Одоо шилдэг хамгийн ирээдүйн лидерүүд түүч манлал бла 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 гэсэн тиймэрхүү хүмүүс ингээд явдаг. Яг одоо чи ингээд тэнд дунд нь ороод ангийнхаа хүүхдүүдтэйгээ харилцаад ингээд явхад ямар шиг байна? Чиний хувьд ямар санагдаж байна? Танай ангийн хүүхдүүд нэг л хөтөлбөрт сурж байгаа тийм тэр залуучууд чинь. Манай ангийн хүүхдүүд намайг бол хурцлж байгаа. Ер нь хэд орчим насны дунджаар? Дунджаар нэг 28 настай. Би одоо баг зэрэг хөгшөндөө орж байна. Одоо 33 бүрлээ сая. Хөгжлийн эдийн засаг мастер штэ тий. Дунджаар 28 гэдэг чинь 25 та хүүхдүүд хүртэл байгаа юм ба штэ тий. Тэгсв. Олон улсын эдийн засгийн хөгжлийн чиглэлээр төрийн удирдлагын магистр зэрэг гэж явж байгаа. Манай хөтөлбөрийг бол эхлүүлсэн профессорууд маань одоо эхнээсээ энэ жил одоо тэтгэвртэй гарчээ. Тэдний юу гэж ирсэн бэхээр бид нэр ингээд олон улсын эдийн засгийн хөгжлөөр шинэ хөтөлбөр гаргаж ирсэн.
Тэгээ Харвардын захиргаан дээр очиод ингээ уулзалт хийсэн чинь шинэ хөтөлбөр гаргахгүй. Шинэ одоо магистрийн хөтөлбөр бол гаргахгүй. Бид нэр тэгтээ хуучин хөтөлбөрийн чинь доор оруулъя гээд. Тэгэхээр нөгөө төрийн удирдлагын магистр гэж байсан. Тийм учраас эргээд төрийн удирдлагын магистр тэгсэн мөртлөө эдийн засгийн хөгжлийн чиглэлээр мэргэжсэн. Задаргаа юм биш үү тийм. Гэхдээ бидний үздэг юм бол бараг 100% тэр чигээрээ эдийн засгийн хөгжлийн чиглэлээр явж байгаа. Нэгсэндээ эхний жилдээ манай хөтөлбөр бол PhD одоо эдийн засгаар докторийн оюутнуудтай адилхан хөтөлбөр үүснэ. Тэгээ хоёр дахь жилээсээ илүү тэр бодлого, эдийн засгийн хөгжил, стратеги, тэ анализ тал руугаа чиглэл явж байгаа. Чи одоо хизээ төгсгөлээ? Одоо 18 оны 5 сарын сүүлээр төгслөө шүү дээ. Тэгэхээр жил хагас болцсон ба шүү дээ, тийм? Жил хагас болцсон. Энэ хугацаанд Харвардад байхад тэгэл бодвол зөндөл материал, зөндөө дата толгоонд ижихэл оруулаад гаргаал ингээл анализ хийгээл тооцоо моцоо хийгээл бичих юмаа бичээл явж байгаа. Гэхдээ яг ингээд амар хэлбэрчлээд ганц хоёр өгүүлбэрт ингээд буулгах юм бол чиний яг сурсан юм юу вэ? Яг ингээд дотроо өөртөө буулгаж авсан юм чинь тэнд яг чамд юу зааж өгөө? Заасан юмыг бол ганц хоёр өгүүлбэрт багтаахад үнэхэр хэцүү байна. Гэхдээ хичээе. Би Монголд 9 жил 2007 онд ирээд би зөндөл ажил хийлээ. Тэгээд тэр хугацаанд бол яг энэ эдийн засгийн том утгаараа манай улс яг яаж хөгжих ёстой юм те. Бид нар чинь одоо 2030 он гэхэд одоо нэг хүн 17,500 орчим доллартай нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $17,500 болно гэсэн янз янзын төлөвлөгөөнүүд явж байна л да. Тэгээд тэрэнд хүрэх арга зам ер нь яаж хүрэх боломжтой юм гэдгийг л илүү сурч мэдлэх үү дээ. Нэг өгүүлбэрээр хэлэх юм бол. Гэтэл одоо манай одоо өнөөдөр Монголын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн бол нэг $3,800-аас $4,000 хооронд л байгаа. Бид нэр сая бол $4,000 хүрчээд одоо буцаад жоохон буучлаа л та. Валютын ханш одоо юу гэдгийг те эргээд манай эдийн засаг өсөлтийг ингээ харахаар жоохон буусан харагдаж байна. Тэгэхээр ер нь бол $4,000 хавцаа байгаа. Сүүлд бол ингээд харахад бол одоо хятадын эдийн засаг бол 1975 78 он гэхэд бол бараг 3 оронтойтой нэг $500 $400 ч байсан юм уу өсөөд өнөөдөр гэхэд нэг хүнд оногдох нь бол 8,000 болчиход байгаа байхгүй. Тэгэхээр Монголтой харьцуулахад ингээ нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр 2 дахин их болчихлоо. Тэд нар яаж хөрөв? Араас нь Вьетнам явж байна. Тэд нар яаж ийм өндөр өсөлтийг үзүүлж чадав? Солонгос, Япон, Солонгосын хувьд бол 1960-аас 1990 он байна. Солонгосын хувьд бол одоо 1980-аас одоо 2010 он ч юм уу те. Яг энэ өнөөдрийг хүртэл ингээд энэ өсрөнгөө өсөлтүүдийг яагаад тэд нэр хийж чадав? Ямар хүчин зүйлүүд байна? Монгол хэрвээ тийм өсрөнгөө өсөлтийг үзүүлээд ард иргэдийн амжиргааны түвшинг бид нэр дундаж орлоготой болоод дээд өндөр орнуудтай магадгүй 30 жилийн дараа эсвэл 40 жилийн дараа дүүцүүлж очно гэх юм бол бид нар өнөөдөр юу хийх хэрэгтэй вэ гэдэг тэр олон хүчин зүйлүүдийг бол бас өмнө нь бол мэддэггүй байсан бол одоо бол нэлээд гадралдаг болсон. Тийм. Тэр чиглэлээр л ер нь сүүлийн жил хагас бол сурсан. Одоо дахиад тэр чиглэлээр л бол дахиад 6 сар бол үлдээдэг л та. За би энэ залгуулаад дараа нь буцаагаад нэг юм асууна. Гэхдээ ер нь сонсож байгаа хүмүүс бас нэлээд гайхаж байгаа хэл та, сонирхож байгаа хэл та. Харвардын их сургуульд яаж орох вэ? Чи яаж оров? Чи өөрийнхөө туршлагаасаа нэг хуваалцаж. За яг нарийн шалгуур материалууд юу хэрэгтэй гэдэг бол вебсайт дээр нь бол байгаа. За бизнесийн сургууль бол арай өөр шалгуурууд тавьж байгаа. Кеннеди буюу энэ төрийн удирдлагын чиглэлээр эдийн засгийн хөгжлийн чиглэлээр тавьж магистр сурьяаг бол арай өөр шалгуурууд тавьж байгаа. Эсвэл executive буюу гүйцэтгэх албан тушаал дээр байгаа хүмүүст те арай өөр шалгуур тавьж байгаа.
манай сургууль дээр чинь одоо Кеннеди сургууль дээр, Харвард Кеннеди сургууль дээр бол юу гэхээр 7 хоногийн хөтөлбөрч байна. 1 сарын хөтөлбөрч байна, 1 жилийн хөтөлбөрч байна. Executive одоо тэр өндөр албан тушаал байгаа хүмүүс зориулсан. Яг магистрт ингээд нарийн мэрэгчлэр ингээд мэрэгшээ сурьяаг үйл 2 жилийн хөтөлбөрүүд нь 2-3 төрлийн хөтөлбөрүүд бол бас байна. MPA буюу Master of Public Administration гэж хөтөлбөр байна. Төрийн удирдлагын магистр гэх. Тэр нь болохоор чи заавалжгүй магистр хийцэн байж ич тэр хөтөлбөр рүү орох жишээлбэл. За MPP буюу Master of Public Policy гэж байна. Тэр нь заавалжгүй магистр аваагүй. Тэгсэн мөртлөө тодорхой хугацаагаар ингээд ажилтсан яг энэ чиглэлээр ингээд сурах сонирхолтой хүмүүст бол нээлттэй байна. За эдийн засгийн хөгжлийн чиглэлээр гээд яг одоо миний сурч байгаа энэ хөтөлбөрт гэвэл доор хаяж 3 жил ажилласан байх хэвээр. Тэгээд математик эдийн засгийн суурьтай байх хэвээр. Тэгэхээр математик эдийн засаг дээр бол авах хэвээр гэсэн нэг хичээлүүдийн ингээ авцсан байх хэвээр. Тэр real analysis, calculus 1 2 ч юм уу те. Data 1 2 тэгээд статистик гэдэг энэ хичээлүүдийг бол авцсан байх хэвээр. Эдийн засгийн талаасаа макро дунд түвшний макро, дунд түвшний микро тэгээд econometrics ч юм уу хэд хэдийн хичээлүүд авцсан байх хэвээр гэсэн тийм шалгууртай. Тэрийг хангаагүй бол одоо өргөдлөө гаргаж өгч болно. Тэгэхдээ нэгэн шалгарчих юм бол эргээд тэрийг онлайнаар ч юм уу те авч иж хөтөлбөрөө эхлүүлнэ гэсэн үг. Тийм. Тэгэхээр одоо чамтай адилхан зөндөл залуучууд юу яасан л бах аппликейшнийг бүглээл ингээл өгсөн байх. Чиний бодлоор бүгдээрээ л адилхан ингээл нэг шаардлагуудын доод зэргийн гэсэн биелүүлэх хэвээр. Хөрсөн байх хэвээр шаардлагуудыг ингээд биелүүлсэн байгаа залуучууд байгаа. Гэхдээ танаа гэж одоо эдэн оюутантай хэлээ. Манайх нэг 68 оюутан байна. За 68 оюутан. Тэр 68 местэн дээр одоо бодвол 5-600 мянга хэдэн мянган хүн аплай хийсэн л байх л да. Тэн дундаас яаж ингэж гарч ирдэг юм. Бүгдээрээ л яг адилхан ингээл юмнууд ингээд материалууд өгсөн л байгаа. Бүх шаардлагуудыг хангацсан л залуучууд байгаа. Гэхдээ энэ 68 хүнийг яагаад тэгж сонгосон? Чиний бодлоор? Тэгээ мэдээж admission эднэртэй бол ярих тэд нар яг юу бодож юуг харж ингэж хийсэн нь хэлэхэд бол хэцүү л дээ. Гэхдээ чиний бодлоор чамаг яагаад тийм хүн тэнд одоо тэр 68-ийн нэг байх хэрэгтэй юм бэ гэдгийг. За би нэг өөрийгөө дүгийл зааш үртэй байна. Зүгээр л хэлэхгүй дээ. Зүгээр бодож байгаагаар. За 68 оюутнаас нэг 12% нь байна уу? 13% нь Америкчууд. Тэгээ бусад 87% нь бол дандаа олон улсын оюутнууд байна. Тэгээ Америкчуудаа ингээд харахад за 60-70% нь дандаа Африкт ажилласан. Африкт сайн дурын ажил хийж ийсэн. Эсвэл Африкт яг консалтинг компанид ажиллаж ийсэн. Африкт эсвэл ядуурлаг бууруулах төсөл дээр ажиллаж ийсэн. Европоос тэгвэл ганц Польшоос нэг оюутан байгаа. Тэгээ бусд нь дандаа хөгжиж байгаа эдийн засгаас. Вьетнам, Тайланд, Индийг, Хятад, Пакистан тэ эсвэл Латин Америкийн орнууд. Тэгэхээр энэ хөтөлбөр нь өөрөө энэ хөгжиж байгаа орнуудын ядуурлыг яаж бууруулах вэ? Амжиргааны түвшнийг яаж сайжруулах вэ? Ингээд ерөнхий нь аваад үзэхэд чиглэл болгосон гол ингээд зорилгууд бол байгаа юм. Тэгэхээр тэр зорилгоо одоо хэрэгжүүлэхэд ямар оюутнууд илүү хийх чадвартай нэг талаас нь ингээд чадхаас нь харж байгаа. Нөгөө талаас нь зорилгоос нь харж байгаа. За энэ залуучууд үнэхээр сэтгэл зүрхэнд дотроо яг иймэрхүү зорилго агуулад байна уу? Эсвэл энд нэг тэтгэлэг авчих гад эссэгээ ингээд сайхан найруулад чихний чимэг болгоод бичээд байна уу гэдэг талаас нь харж байгаа. Тэр найруулга болгоод нэг талаасаа яг өөрийнхөө итгэл үнэмшил биш мөртлөө ингээд эссээс нэг сайхан эссе бичиж чаддаг хүмүүс бол байгаа л. Тэр яг одоо жинхнээсээ тийм хүсэл эрмэлзэлтэй хүмүүс эсвэл тэр сайхан эссе бичиж байгаа хүмүүсийг ялгахад бол миний харж байгаагаар бол тэр хүмүүсийн хийсэн ажлуудыг харж байгаа юм шүү. Тэ? Үнэхээр нэг тийм бодолтой за энд нэг
өөрчлөлт хийчээ, шинжилт гаргачээ, энийг нэг дараачийн төвшөнд навьчихжээ. Тойч үедээ би ямар нийгэм хүлээлгэж өгөх ёстой байна. Эсвэл би тэр Уганда улсын ч юм уу эсвэл Ботсвана улсын эсвэл тэр Нигер улсын тэр ядуурлыг бууруулахад би нэг юу хийж чадах уу гэсэн нэг ингээд хүмүүсийн амьдралынх нь хүсэл зориг ари өөр байгаад байна шүү дээ. Яагаад манай хөтөлбөрт орж ирж байгаа Америкчүүдийн 60-70% нь Африкт ажилласан хүмүүс байгаа юм гэхээр ерөөсөө тиймэрхүү үндслэлээр би орж ирж байгаа юм болов уу гэж бол харсан. Тэгээд Америкчууд бол ихэнх нь бол дотооддоо байдаг нийт Америкчуудын марг 10% гадаад паспорт ачуулуутай гатагч байгаа нэг явдггүй. Тэгээд ингээд ангийнхаа залуучуудаа ингээд яриад уулзаад нэг жил хагас ингээд хамт явж байхад бол надад юу харагдсан гэхээр энэ бол үнэхээр чадвартай залуус байна гэж нэгдүгürt мэдрэгдэж байгаа. Хоёрдугаар тэр хүмүүс бас нийгэмдээ өөрчлөлт хийчихэ. Муу юмыг сайжруулчихэ. Ингээд тэр нийгэмдэр байгаа хүн тачааг үйлчлэе гэж явж байгаа. Үнэхээр итгэл үнэмшилтэй залуус юм байна гэдэг нь бас нөгөө талаас надад бол мэдрэгдэж байна. Тэр нь яаж мэрэгдэж байна гэхээр зүгээр ярианаас нь тарагдж байна. Хийж байгаа өмнө нь хийсэн төсөл хөтөлбөр хаана ажиллаж ийснаас нь хүртэл харагдаж байна. Тэгэхээр тэргүүрэл жоохон ялгаатай болов уу гэж би бодсон л та. Миний мэдхийн би бас чамаас бас нэг тодруулъя гэж бодоод байсан. Одоо чи за аппликейшн дээр ярих байл л да. Гэхдээ яг дахиад концепт зохиолох чиг. Чиний профилийг би ингээд хараад байхад би ч одоо яг чиний бүтэн бэкграунд чи яг сайн мэдэхгүй л да. Багнаас чамаг өмнө Африкт бас ингээд явж исэн, уулан давирж исэн, малер тусаад өгөх гээд будагалж исэн гэл нэг тиймэрхүү юмнууд ярьж исэн. Чи тэр юунуудаас нэг хаваалцаа. Тэгээд иймэрхүү юмнууд дээр бас бодвол аппликейшн дээр ингээд тусахдаг л байх л да. Яг тэгэхээр миний хараад исэн юм болохоор нэг талаасаа бол аппликейшн ингээд ийм сургууль, ийм хичээл, ийм дүн, ийм тестүүд байх хэрэгтэй гэдэг нэг юм заагаад өгсөн байгаа. Бүгдээрээ тэрийг биелүүлчих юм бол нэг хүний нөгөө хүнээс нь ялахад айгүй хэцүү. Тэнгуут нь ялах хэмжээнд нь болохоор бэкграунд юмнууд нь хичээлийн гадар юу хийж исэн, сайн дурын байгууллагт ажиллаж исэн юм уу, цагаа хандуулж исэн юм уу, эсвэл тэгэл энэ бүгд чинь ингээл эсэйэрээ ингээл яг өөрийнх нь дүр төрхөө хүн үн чанараа ингээд бий болгох тал дээр бол эсэйн тэр боломж байгаа гэж хараад байгаа байхгүй. Тэгээ яг чи тиймэрхүү юмнуудаа эсэй дээр ингэж тусгаж ийсэн юм уу? Тусгааг бол ер нь зүгээр тэр тал чинь надад айгүй сонирхолтой санагдаад энэ овоо хэдэн жил ингээд найзлаа танил болоод ингээд явж яхад ерөөсө чиний яг тэр талаар чи ерөөсө нэг ярьж байгаагүй юм шиг санагдаад. Эсэй дээр бол яг хийж исэн юмнуудаа би бол нэг яриаггүй. Тийм одоо би 2003 онд анх Африкт очиод нэг жил тэнд сайн дурын ажил хийсэн. Тэгэхэд чинь би 18 таа байсан юм уу? Америкт их сургуульд сурж байхдаа их сургуульд орохоос өмнө. Тийм. Би шууд Монголоос Африк явсан. Биш. Канадад би 2 жил сурсан. International Bachelorate гэдэг IB диплома гэдэг. Одоо энд International School яг IB диплома өгч байгаа. Тэр хөтөлбөрөөр би Канадын засгийн газрын тэтгэлгээр 2 жил сураад энд 9 төгсөөд би шууд явцсан байхгүй. Тэгээд тэнд 2 жил сураад тэгээд шууд Америкийн их сургуульд аплай хийх үү эсвэл Африкт очиж 1 жил сайн дурын ажил хийх үү гэж бодож байгаад би Африкийн сонгоод тэгээд тэнд очиод 1 жил би сайн дурын ажил хийсэн. Яг юу хийсэн юм бэ гэхээр эхлээд өнчин өрөөсөн хүүхдүүдийн тийм Африк аль улсд байсан? Африк Уганда улсын Кампала хотод очиод Кампалагаас нэг цагийн зайтай Моквана гэдэг нэг одоо дүүрэг гэх юм уу та тэр дүүрэг дээр нь өнчин хүүхдүүдийн одоо гудамжны хүүхдүүд л гэсэн үг л дээ. Тэднийг ингээд нэг байгууллага бүгднийг одоо бүгдийн чи явах нэг тодорхой хэсэг бүлэг гудамжны хүүхдүүдийг цуглуулаа. Тэгээд энэ vocational skills буюу гагнуурчин, оёдол тэ эсвэл мужааны тийм чадвар эзэмшүүлэх тийм сургалтанд хамруулдаг. Тэгээд тэр тийм байгууллага дээр очиод тэр хүүхдүүдтэй одоо англи хэл заан. Тэгээд хамт бас юмнуудыг хийлцээ. Тэгээд тэр байгууллагын багш нарт би нэг компьютерийн одоо өрөө бэлдэж өгсөн гэхүү дээ. Яг тэгэхээр намайг очиход тэнд ингээд бүх
компьютеруудыг овоолаа хийцэн тэрийг угсраад програмын суулгаад яг ингээ нэг өрөө болгоход тийм боловсруучсан байгаагүй гэх юм уу. Тэгэхээр тийм нэг өрөө би гаргаж өгсөн. Тэгээд тэнд байгаа залуучуудтай нийлээд бараг л миний үеийн залуус байсан л да. Тэр 13 4-тэй 15-тай би нэг 18-тай байсан юм уу. Тэгээд эднэртэй нийлээд нэг саксны шийд, саксны талбай хийгээд тиймэрхүү ажлууд бол хийж ирсэн. Тэгээд мэдээж өдрөөр нь бол англи хэл заагаад багш нарт нь компьютерийн Microsoft Windows те яаж ашиглах уу, Microsoft Word яаж ашиглах уу гэдэг хичээлүүд бол орж ирсэн. Тэгээд тэндээсээ бид нэр багаараа очисон. 5 залуу очисон. Тэгээд тэндээсээ нэг бас хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхдүүдийн бага ангийн хүүхдүүдийн сургууль дээр очиод тэнд бид нэр англи хэл заасан, математик заасан багш нарын хүрэлцээ айгүй бага байсан. Тийм учраас хэдийгээр тэд нэр ингээд сургалтын төлбөртэй боловч бид нэр ингээд үнгүй очиж хичээл заасан. Тэгээ тэрийг нэг семестр бараг заачаад дараа жилд нь 6 сар бид нэр Форт Портл гээд Уганда улсын тэнд очиж бараг 6 сар орчим тэнд өнчин өрөөсөн хүүхдүүдийн байшин барьж өгсөн. Бидний ажиллаж исэн байгууллага ойролцоогоор нэг 500 өнчин өрөөсөн хүүхдүүдийг тэтгэдэг сайн дурын төрийн бос байгууллага байсан. Америк эзэнтэй. Америк нөрөө хаваагаасаа мөнгө босгож ирээд 500 хүүхдийг ерөнхийдөө бол хооллож байгаа, сургалтын төлбөрийн дааж байгаа тийм л байгууллага байсан. Ямар ч ашигын юм байхгүй. Тэгээд бид нэр тэр байгууллага дээр очиод юу исэн бэ гэхээр одоо энэ өнчин өрөөсөн хүүхдүүд чинь эсвэл эмээтэйгээ ч юм уу эсвэл ямар ч том хүнгүүгээр ингээд нэг аав ээж нь нас барцсан тэр байрандаа ингээд байж байгаа байхгүй. Яагаад Уганда улс тийм амар өнчин өрөөсөн хүүхдүүд нэмэгдсэн бэ гэхээр доохоос болоод маш олон хүмүүс нас барсан. Тэр доох гэдэг үг чинь маш аюултай өчөө учраас тэр ингээд туссан даа ялангуяа залуу яг эд хөдөлмөрлөг бүтээх тэр хэсгийнх нь илүү хамрагддаг өвч юм байна л да. Тэгээд яг ингээд бага насны хүүхдүүд маш ихээрээ гудамжинд гараад эсвэл хөдөө орон нутагт нь ингээд ерөөсөө нэг 5 хүүхэд үлдсэн аав ээж нь нас орцсон тиймэрхүү юмнууд айгүй их байхгүй. Тэгэхээр тийм газар очиод бид нэр тэр нурах гэж байгаа байшингийн засварлах ч юм уу эсвэл шинээр нэг жижигхэн шавар байшин босгож өгөх тиймэрхүү ажлуудыг хийж явсан. Тэрний хажуугаар мэдээж зарим нэг сургууль дээр нь очиж тэр өнчүүрээс хүүхдүүдийн ингээд хичээлийнхэн давтлага зэрэг ажлыг хийж ийсэн. Тэгээ тэрнээсээ хойш ерөнхийдөө бол энэ ажилд бол нэлийн орсон гэхүү дээ. Тэгээд 2004 онд би 6 сард Монголд ирж ийсэн. Африкаас нисээд ирэхэд Монгол бол 2004 онд бол амар хөгжсөн санагдчихсан. Яг тэнд бүтэн жил ингээ байж байгаа. Монголд ирэхэд бол вау. Манай монголч бас сайхан орн шүүс ирээдүй маш сайхан ирээдүй байна гэж бодож байсан. Тийм ч учраас би 2004 онд Америкт бакалавра сурчаад 2007 онд төгсөөд шууд Монголд ирж ажилласан л да. Яагаад гэж асуумаар байна. Яагаад заавал Уганда, яагаад заавал Африк? Чи яг тэр үед ийм шийдвэр гаргахдаа яг юу бодож ирсэн бэ? International Baccalaureate гэдэг тэр дипломыг авч байхад би бол эдийн засгийн хичээлийг сонгож авч ирсэн. Тэгээд үзээ явж байхад бол яг эдийн засгийн хөгжил юунаас эхэлтээ ингээд цухас үзэж байгаа юм л да гүнзгий орохгүй. Ерөнхийдөө нэг макро хөвцөө. Тэгээд Африкийн жишээнүүд маш их гарч ирсэн. Тэгээд эдийн засагч гэж сэтгүүл байгаа. Economist гэдэг тэр сэтгүүлийг 2001 оноос эхлээд уншиж байхад бол Африкийн маш олон юмнууд бол гарч ирж ирсэн. Эдийн засгийг яаж нураах вэ гэдэг жишээ нь. Яг Роберт Мугабегээс ахуулаад тиймэрхүү юмнууд их гар болж ирсэн л да. Тэгээд хоёр шалтгаанаар л очисон ерөнхийдөө нэгдүгээрт би өөрөө их сониуч хүн маш их юм сонирхож явдаг. Тэгээд тэр мэдээллүүдийг аваад ингээд гаднаас нь хараад дүн шинжилгээнүүдийг уншаад ойлгох юм байна, ойлгохгүй юм байна. Яг биерээ очиж үзье. Ямар нөхцөл байдалд байдгийг
гэдэг нэг тийм өөрийн хувийн сонирхлоос. Хоёрт нь болохоор тухайн үед бид нэр ингээд манай сургуулийн оюутнууд нийтээрээ ер нь ингээд хүмүүс туслая те яаж туслах уу? Туслахаар бол одоо маш олон хэлбэр биш те мөнгөний үгэн аль эсвэл юу гэдгийг ажлыг хийж өгнө те. Тэгэхэд бол яг бидний дунд ямар философи байсан бэ гэхээр хүн туслахаар бол гэд мөнгө төгрөг бол хэрэггүй яг очиод тэр хэрэгтэй юмыг хамтарч хийлцгсэн нэг тийм философи бол явж байсан. Тэгэхээр тэр утгаараа ч гэсэн бид нэр тавуулаад явсан л та. Нэг Австри залуу явсан, нэг Тайланд охин явсан, нэг Канада охин явсан. Тэгээд ингээд би тав. Тэгэхэд нэг Словак ингээд тавуулаа явсан. Тэгээд бид нар бүгдээрээ л ингээд хувь нэмрээ ингээд оруулчих юмсан гэсэн тийм хүсэл эрмэлзэлтэйгээр явж байгаа юм. Түүнээс биш тэнд бол биднэрт цалин хөлс байгаагүй тий. Яг хоо байр хоолыг нь бол цаанаас өгч байгаа ч гэсэн яг тийм ингээд ашиг харсан юм бол тэнд бол байгаагүй гэхүүд. Малер туссан гэд шумууланд хазуулсан. Тийм. Ер нь бол бас л аадлын ядалтай амьдэрдэг. Малария гэдгийг Монголд бол халуун хумхаа гэж орчуулдаг юм лээ. Тэгээд би тэнд халуун хумхаа тусч үтсэн. 2 удаа туссан. Хэдийгээр яг дархлаа үүсдэг юм уу те? Үүсэхгүй. Дархлаа үүсэхгүй. Тэр малариагаас хамгаалахын тулд вакцин гэж одоохондоо гараагүй байна. Сүүлд бол хийгдээл авах шиг байна. Яг ингээд зах зээлд нэвтэрсэн вакцин одоо хүртэл байхгүй. Bill and Melinda Gates Foundation тэрэн дээр ажиллаж байгаа шүү дээ. Тэгж байгаа. Маш их мөнгө хайж байгаа. Тэр бол нийт одоо child mortality буюу Африкт болж байгаа хүүхдийн эндэгдлийн нэг буруу санааг бол 10-30% ч байна уу. Малариас буюу халуун хумхаагаас гаралтай. Тэгж бага насны хүүхдүүд бол энддэг хүүдээ. Тэгээд 2 арга замаар хамгаална. Нэг нь болохоор шумуулны тор байгаа. Хаач явсан шумуулны тор одоо ундах газар шумуулны тороор хамгаалаад тэгээд шумуул хамгаалагч тосыг дүрхэж явна. Хоёр дахь арга нь бол өдөр болгон нэг малаквин гэж юм байдгийн. Тэрний нэг баг дозоор уuna. Малаквин нь болохоор яг малария буюу халуун хумхаагийг тусчаар эмчилгээнд зориулж уудаг юм. Тусцсан оноо уух дооз нь өөр, хамгаалтын журмаар уух дооз нь арай бага. Тэгэхээр нэгсэндээ ингээд сэргийлж ууж ийн гэсэн. Тэр хоёр аргаар уuna. Би яг нэг 5 сар уугаад тэгээд нэг асуудалгүй юм шиг болохоор үлдсэн 5 сарын хаймыг зарцсан бохгүй. Цараад хэрэглээд ашиглаа гэсэн чи яг явахаас өмнө нэг сар хагасын өмнө халуун хумхаа тусаад. Тэгээ халуун хумхаар тусах шин чанар нь юу вэ гэхээр ингээд үе мөчээр амар өвдөж эхэлнэ. Маш өндөр халуурна. Маш өндөр халуураад ингээд хідэн адиал ингээд дээрээс нь давхарлсан ч гэсэн ингээд чичгээд ингээд шейк хийгээд ингээд бүр халуурдаг байхгүй. Тэг өглөө босохоор ингээд нефт хөлс болцсон тий. Тэр өндөр халуунтай тэгээ баахан адиал тавьчихсан. Тэгсэн мөртлөө ингээд даараад шейк хийгээд тэрнээсээ болоод амар ядарсан. Тэгсэн өглөө босоход халуун байхгүй. Халуун бах болж. Тэгэхээр энэ яадаг вэ гэхээр тэр параситууд нь элхэнд ороод хуримтлагдж хагаад элхэгнээс шууд цус руу нэг гардаг юм шүү. Тэгээд өндөр биеийн халуун өсөөд яг тэрнтэй ингээд тэмцээд халуунаар ингээд яхаар тэр параситууд нь үхээд мэдээж цусан доторх цагаан айсан тэр параситуудтай тэмцээд тэгээ хэсэг хугацааны дараа тэр цусан доторх параситууд байхгүй болохоор халуун буучдаг. Гэхдээ элгэн дотор тэр параситууд нь буцаад үржээ байж идэг. Тэгээд эмчилгээ хийхдэггүй бол тодорхой хугацааны дараа буцаад цус руу ордог. Тэгээд би халууралт нь яа нэг өдөр үргэлжилдэг юм уу 7 хоног байдаг юм уу? Нэг өдөр. Тэгээ өглөө босоод ирэхэд маш ядарсан баг хөл дөрөө ингээ ялхаж чадгаа болцсон. Би нэг бараг нэг 8 цаг халуурсан юм уу 12 цаг халуурсан юм уу нэг тэр хавцаа л халуурсан. Тэгэл хөвтөл ингээл юу ч хийж чадахгүй. Тэгээ маргааш өглөө нь босоод ирэхэд ингээ халуун бууцсан тэгсэн мөртлөө алхаж явах чадхааргүй болтлоо сүлдсэн байгаа хөөхгүй. Тэгээ эмнэлэг дээр очивол тэгэл шууд эмчилсэн Жона ч малария нэг юм өгвөл тэгээ зүгээр болсон. Тэгээ нэг 2-7 хоногийн дараа дахиж яагаад
Тэр нь өмнөх нь сидэрсэн байсан юм уу, шинээр туссан? Тэр бол шинээр туссан байж магадгүй гэж би бодсон. Тэгээд дахиад очиод шинжилгээ өгсөн чинь яг тийм малария байна гэдэг. Малария буюу халуун ухаачин дотор 4 төрлийн байдаг. Нэг нь тийм нуугдмал төрлийн. Тэгээ юмыг яаж мэдэх вэ? Хэрвээ нуугдмал төрөл байх юм бол Монголд ирээд тэрий чинь бас эмчлэх юм зэм те онцлогооны одоо тийм чадвах бас хэцүү шүү. Туршлагатай эмчнэр байхгүй учраас би шинжилгээ хийгээд тэр аль малаараа халуун ухааны төрөл байна гэдгийг тодорхойлоод им аваад тэгээд гайг болсон. Тэгээ юмыг яаж мэдэх үгээд бас тэндээс дахиад нэмэлт им аваад Монголд ирсэн л дээ. Тэгтээ бол зүгээр ирсэн. Тэгээд хүмүүс тэгээд насварх байна маляриас. Хэрвээ эмчилгээ хийхдэггүй бол насварах. Байсгийгээл дахид сэдрээл, байсгийгээл сэдрэх юм байхгүй. Зүгээр ингээд шумуулаар дамжиж байгаа шүү дээ. Энэ яаж дамждаг вэ гэхээр халуун хумхай өвчнөд хүний цуснаас тэр параситтай цусыг нь шумуулс ороод тэгээд шинэ хүн дээр очиж шумуулч ингээд дахиад сорж байгаа шүү дээ. Тэгээд хатгахтаа нөгөө параситуудын тодорхой хэмжээгээр ингээд дамжуулаад ингээд явчихдаг. Шумуул байхгүй бол энэ бол өөр юмар бол дамжих юм бол байхгүй. Монголд халуун хумхай гэдэг өвчин бол гардгүй бах. Яа тэгэхээр тийм халуун хумхайтай хүмүүс байхгүй. Шумуул нь байгаа ч гэсэн шумуул дотроо тодорхой төрлийн шумуул нь тэр өвчнийг тараадаг. Тэр төрлийн шумуул нь Монголд бол байдгүй гэхээр байдаг. Сэлэнг дарахны тийшээ бол тэр төрлийн шумуулууд бол байдаг. Ийм хар ингээд зураастай тийм шумуулууд байдаг байхгүй. Тэгэхдээ Монголд тэнд хүмүүс хацуулсан ч гэсэн тархдаггүй нь бол ерөөсөө тийм өвчтэй хүмүүс Монголд байхгүй. Тэ холбоотой юм л. Яг тэгэл Африкт байна гэдэг чинь өөрөө маш өндөр эрсдэлтэй л дээ. Шөнө өрөө явахтаа маш болгоомжтой юм те. Тэгээд юу гэдгийг хамаагүй уснаас ууж болохгүй. Бид нар ч одоо ингээ хөдөө гараад зүгээр булгийн уснаас хамаагүй ингээл уугаал те. Тэгэл ингээл явхад бол нэг асуудал үүсдэг шүү дээ. Гэтэл Африкт бид нар ингээ village буюу тосгон дотор явж байгаа л зүгээр нэг хутагнаас ус аваад уучхад шууд жардия гэд гизний хүчлээр өвдөж байгаа хөөх. Тэр нь болохоор нутгийн индианууд бол яасан байх вэ гэхээр тэр уснаас уусаар агаад иммун буюу дархлаатай болцсон. Гэтэл манус шиг шинээр очсон гарууд нь тэр ус битгийл зүгээр ингээд усыг цэвэршүүлээд дараагаар ингээд буцалгаж уудаг бүх усаа. Нэхгүй л бол асуудалтай байдаг. Тэгэхээр буцалгаж ууж агаад нэг тосгонд очихороо тэр худгийн уснаас нь уучхад тэр гизний хүчнэр өвдөж байгаа. Тэгэхээр ингээл алхам тутамдаа тийм эрсдэлтэй. Тэгээл байнга өөрсдөө шумуул янз янзын параситуудаас хамгаалахгүй бол тий. Тэгээд модон дунд явждаг ч юм уу илүү тийм одоо монголоор ярил хөдөө тэр Африкт ярил юм тосгоноос ингээд зайдуу газар руу явхаараа аалц байдаг юм уу, шоргоолц байдаг юм янз янзын амьтад бол Монголынх ч одоо шоргоолцсон жижиг морин шоргоолцсон хүртэл тентхийн шоргоолцсноос жоохон тий. Жом нь одоо тентхийн жомоос нэг 10 дахин жижиг жомтой тийм ингээд төрлийн юмнууд ингээд эрсдэл бол ихтэй. Тийм газар. Just тэнд уулан дээр авирж исэн гээд K2 дээр лөө. Биш. K2 бол юун дээр байгаа? Аз төв дээр байгаа. Би тэнд Африкийн номер 1 бол Килиманжаро гэж байдаг. Тэр нь бол Кenya, Танзани ингээд байдаг. Номер 2 нь бол Rwenzori Mountains гэдэг Rwenzori гэж уул байдаг. Тэрний Margarita гэдэг оргил байдаг. Тэр нь нэг 5116 одоо яг мартчихжээ. Тэгэхээр мөнх цастай. Уул тэрэн дээр бид нэр авирч ийсэн. Би бага бүрдүүлээд тэгээд бас нэг уулчин 2 хүн аваад тэгээд бүх санхүүжилтийн болохоор спонсорудаас олоод тэгж авирч ийсэн. Авирахтаа бага яаж бүрдүүлсэн бэ гэхээр одоо яг бидний ажиллаж ийсэн тэнд байсан 500-аад гэр оронгүй хүүхдүүдээс 3 залууг сонгоод ямар ч байсан нэг тэр явуулж үзүүлээ те. Тэгээд бас ингээд залуучуудыг цаашаа энэ залуучууд ингээд бусад залуучуудаас урайлаад удирдаад ингээд явахт нь хэрэгтэй болов уу гэх тэр нэг нэм жижигхэн баг бүрдүүлээд спонсор болоо. Тэгээд тэр уулан дээр гарч ирсэн тийм түүх би. Хэр удаа уулан дээр явахад? За, Rwenzori өдөртөө юм уу? Замдаа хоноод бид нэг
8-9 хоног зарцуулсан. Гэхдээ хамгийн хурднаараа явхад штэ. Авирахад уу? Тий. 8-9 доороосоо эхэлж байгаа байхгүй. Доороосоо эхлэхэд баг шорттой явхад халууцж байгаа. Тэгээ дээрээ гарахад ингээд цасаар шуурж байгаа байхгүй. Бид тэр 4 өдөрт нэг 14-5 цаг бүх майхнаа бүх идэж уух юм аваа явжаа. Яг хоо 5 бүгдээр гарахад ч гэсэн адилхан л да. Тэгээд явсан. 5 бүгдээр явахад бол бейс камп хүртлээ бараг тэндээсээ юугаар явчих. Тэмээгээр явчих. Тэнд бол тэмээ гэсэн юм байхгүй, морьцор гэсэн юм байхгүй. Хэрвээ ачаага өөр хүнд өөрүүлэхээр бол юу гэдгийг портер хүмүүс авах хэрэгтэй. Тэгээ бид нар бол өөрсдөө бол нэг портер аваагүй. Ганц 1-2 портер бол хамт явсан. Гэхдээ тэр нь илүү нэг хоол ундныхын юмнуудыг бол үрж явж байгаа. Тэгээд бүх майхан заахнаа бид нар өөрсдөө авч явсан. Тэгээд нэг 4 хоног 5 дахь хоног дээр бид нар гарсан. Гэхдээ 4100 м дээрээс ямар ч байсан нэг 2 хүн ботсан. Тэр өндрийн өвчрөн гэж байдаг. Хэд өндөр дээр гарч ирэхээр толгой нэргээд би энэ муудаад ингээд цаашаа явхаар төрөгч дутагдаад явж чаддгүй. Тэгээд үлдсэн бусад хүмүүс нь яг оргил дээрээ гарчаад бууж ирсэн. Тэр үед бол яг цасаар шуурж ирсэн. 4100-дээр цасаар шуурж агаад шүн босоод би нэг бицсгаар гарч халтарж онжонж хэлсэн. Тэгэхээр тэр 4100 5000 дээр бол нэлийн хүүтэн. Тэгээ 5100 дээр гарчаад ерөөсөө нэг өдрийн дотор бараг шортонд орохоор айгуу дулаарч байгаа. Бид нар чинь 4100-аас эхэлж гараад нэг өдөр өглөө 6 гэж гараад 5100 дээр хүрчээд буцаад буухтаа бараг 3500 бууч уу яаж тэр хавцаал явчихсан. Тэгэхэд бол бараг 18 цаг явсан баг шүү. Чи гэхэд яг тэр нөгөө 18 19 дэх байхтай нөгөө тэгсэн гэсэн 19 тайлсан да. Бас амар иртэл үрчих шүү дээ. Үгүй яах вэ? Эсвэл чадвар гэдэг бол наснаас бол айгүй их хамаарч байгаа шүү дээ. Одоо нэг гэр бүлтэй болоод хүүхэдтэй болоод тэгсэн хойно бол эрсдэл үүрнэ гэдэг бол өөр ямар эрсдэл вэ те хэр хэмжээгээр үүрэх вэ гэдэг бол ингээд өөрчлөгдөж байгаа. Яг 18, 19, 20 тэр үед эсвэл нэг 25 таа ч юм уу тэр үед бол ингээд эрсдлийг бол их хэмжээгээр бол үүрэхэд бол бас асуудалгүй явсан юм шүү. Юу төрөнийхөө нөгөө эдийн засгийн сэдв рүүгээ буцаад circle back хийгээд оръё гэд хар дээр тэгээд яг уу ийм эдийн засгууд Япон, Солонгос, Сингапур эдийн засаг эдгээр ингээд огцом ингээд өсөлтүүдийг ингээд үзүүлж исэн. Яаж ингэж өссөө гэдэг юм. Тэгээ мэдээж хариулт нь бол нэг хариулт биш шүү дээ. Зөндөө олон хүчин зүйлээс хамаарч байгаа юм. Гэхдээ яг уу яаж тэд ингэж хөгжөөд идэх юм. За маш энгийнээр хариулвал бүтээмж багтай салбараас бүтээмж өндөртэй салбар руу хүмүүс нь шилжихээр л тэгж өснө л дөө. Маш энгийн. За тэрийг ингээд арай нэг жоохон хэлбэрээр тайлбарлал да. Бүр хэлбэрээр. Арай дэлгэрэнгүй тайлбар. Түүхийдээ гаргахын оронд гэж юм уу? За өнөөдөр бол нийт Монгол бол нийт ажил хүч нэг сая 100-200 мянга байгаа. Тэрний 30 хэдэн хувь нь буюу 300-аас 400 мянган хөдөө аж ахуйн салбарт байгаа. 300-аас 400 мянган бараг 90% нь дандаа малчид байгаа шүү дээ. За малчтайгаа ингээд аваад үзэхэд 300-аас доош малтай бол дийлэнх нь байгаа. Тэр нь бол ерөнхийд тэр 300 малтай ч юм уу 200 малтай байх юм бол ерөөсөө өөрсдөө л аргалж ийн гэсэн үг. Их айхтар махаа зараад бусад хүмүүсийг тэжээж байгаа юм бол байхгүй. Тэгэхээр тэр бол айгүй үр бүтээмж багтах байхгүй. Монгол бол 3 сая хүн амтай. Хүн гэдэг чинь өөрөө Монголын хувьд бол тийм хамгийн үнцэнтэй баялаг. Капитал бол биш. Яг хүн цөөх учраас. Гэтэл бид нэр хамгийн үнэтэй баялгаа хамгийн үр бүтээмжгүй ашиглаж байгаа. За Америкийг ингээ харахад Америкийн хүн ам 350 орчим сая хүн амтай. 3% нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг.
тэр 3% Америкт хижээхээс гадна экспортлдог. Корн тэ эрдэнэ шиш эднэргээд дандаа механикцсан, роботсон аргачлал л үзэж байгаа шүү дээ. Тэр 3% нь бол ерөөсөө л маш том техник технологиор зодж байгаа байхгүй. За тэгвэл Монголын одоо тэр би бол энэ хөдөө аж ахуйг бол айгүй бүтээмж багтаа салбар гэж харж байгаа. Тооцоо хийгээд үзэхээр ч хамгийн одоо бүтээмж багтаа салбаруудын нэг харагдаж. Тэгэхээр хөдөө аж ахуйгаас ингээд барилга руу, барилгаасаа үйлдвэрлэлээсээ уул уурхаар ч юм уу ингээд шилжихээр нэг хүний бүтээмж нь тэр хэлбэрээр бол өсдөг. За яг Монголын датаг нь одоо яг Монголын тоог нь би бол яг одоо мартчихэж. Гэхдээ ингээд хүснэгт харуулбал над дээр байгаа. Жишээлбэл хөдөө аж ахуйд оногж байгаа нэг хүн оногдох одоо бүтээгдэхүүн за $1000 байлаа. Тэгвэл барилга руу энэ бүх хүмүүс ингээд шилжээд орох юм бол нэг хүн 1500 болно ч юм уу. За үйлдвэрлэл рүү орвол тэр хүн 2500 болно те. Уул уурхаа руу орвол тэр хүн 5000 болно. Монголд өнөөдөр хамгийн өндөр бүтээмжтэй салбар бол уул уурхаа шүү дээ. Нийт ажилчдын маань нэг 4% буюу нэг 40,000 хүн л уул уурхаа дээр ажиллаж байгаа. Гэтэл эдийн засгийнхаа 22-3 за зэсийн үн ханшаас хамаарат жоохон зэс нүүрсний үн ханшаас хамаарат жоохон хэлбэлцэж байгаа. Гэхдээ энэ орчмыг бол үйлдвэрлэж байгаа. Экспортын бараг зэс нүүрс төмрийн хүдэр алт төмрийн хүдэр нийлээд ингээ бараг 90% ингээ аваа явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм бүтээмжтэй салбарт бол 4% хүн амынхан 4% нь ажиллаж байна. Тэгээд яаж энэ Солонгос, Хятад, энэ Япон эдгээр ингэж илүү хурдтайгаар хөгжиж чадсан бэ гэхээр ерөөсөө бүтээмж багтаагаас арай бүтээмж өндөртэй салбар руу хүмүүсийг ингэ шилжүүлээ яваад байгаа. Шилжүүлээд гэдэг нь одоо бодлогоор юм уу, дэмжээд юм уу, хүчээр юм уу, албатдаг юм уу яадаг. Албатхан цаашаа юм. Гэхдээ Солонгос ч нэг хэсэг 80-ад он бол парк ерөнхийлөгчийн үед бол диктатур байсан шүү дээ, тийм хэлбэрээр бол явсан. Тэгээд тэр бол бас бодлогоор явсан. Зөв бодлого эдийн засгийн хүчээр шахсан шүү дээ. Үнэн. Эдийн засгийн чинь өөрөө зах зээлийн зарчмаарч явж байгаа. Засгийн газрын интервенц буюу ингээд нөлөөч орж байгаа. Эднэр ингээд бүгд зөв байжээж тэр хурд чинь илүү нэмэгдэнэ. Аль нэг нь буруу, аль эсвэл аль нэг нь үр дүнгүй болох тусмаа эдийн засгийн өсөлт чинь бол багасж байгаа. За одоо тэгвэл ингээд харъя л да. Хөдөөнөөс яг хөө тэгэл манай одоо өнөөдрийн нийгмийн байгаль байна л да. Хөдөөнөөс айгүйх малчид буюу залуу хүмүүс айгүйх хот руу орж ирнэ, ажил хайгаа тийм мал хариулж явмааргүй байна гэд. Мэдгүй хідэн хүний хідэн хувь нь хот руу орж ирдгийг сайн мэдгүй бол. Гэхдээ ямар ч л Улаанбаатар хот ингээл өсөөлэн дүүрэлэн орж ирээд хідэн малаа зараад нэг машин явна, нэг гэр авна, тэгээ нэг газар хашаа байшин хатгаад ингээд хотын захаар хэрвээ байшин худалдаж явах боломжгүй, оросоо худалдаж явах боломжгүй бол тэгээ энэ хүмүүс чинь ажил хайгаад олдохгүй, ажилгүйд л одоо хотын ажилгүйдлийн түвшин өнөдр хэд байгаа сайн мэдгүй байна. Гэхдээ ямар ч лсэн гэл зам дээр харахад бол 40,000 такси явж тэ. Чинь бол бүгдээр орлогын их хөрсөрөд явж байгаа байхгүй тэ. Тэгж аа. Энэ хүмүүсүүдийг яаж уул уурхаан ажилтан болох вэ? Яаж уул орохоор нэгдсэн бодлогоор оруулах хэрэгтэй. За зах зээлийн зарчмаараа бол ингээд аяндаа ажлын байрууд ингээд дүүрээ явж байгаа тий. Тэгээд яг саяны хэлсэн юмыг ингээд эхнээс нь баг зэргийн анализ хийгээд ярья гэх юм бол 2001 онд 2008 он гээд нэг үечлэлээр хот руу орж ирэх хөдөлгөөн эрс нэмэгдсэн байдаг байхгүй юу? Тэгээд ингээ хараад яагаад нэмэгдүү гэхээр яг хөдөө орон нутагт ингээ зуд болох ч юм уу өвөл нь нэлээд хүнд ингээ малаа алдсан үед бол хот руу орж ирж байгаа урсгал бол нэмэгдэж байгаа. Тэр бол ингээ байглаасаа болж байгаа үзэгдэл ямар нэг бодлогоор бол тэрийг бол шийдэв. Гэхдээ энэ төвлөрөл гэдэг бол өөрөө бол буруу юм бол биш. Өнөөдөр ягаад төвлөрөл ингээд хөдөөнөөс орж ирж байгаа хүмүүсийг манай хотынхан маань ингээд баг зэрэг ингээд ад үзэх маркетаа байна вэ гэхээр тэд нэр орж ирэхдээ орон сууц руу ордоггүй.
орж ирж байгаа шалтгаан өөр амжиргааны байдал нь хүндэрчж байгаа учраас ятаж тэр малаа алдсан хүмүүс чинь нэг амжиргаатайгаа залгуулахын тулд хот бараада тий сүүл хүүхдүүдээ сургуульд өгөх нь маш олон шалтгаанаар орж ирж байгаа. Гэхдээ баячууд нь ерөөсөө орж ирэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр хотод орж ирээд тий хотод орж ирээд орон сууц руу орж байгаа хүмүүс айгүй цөөхөн ихэнх нь гэр хорооллоор байгаа. Тэмч учраас гэр хорооллын одоо энэ цар хүрээ нэмэгдээд эргээд гэр хорооллын цар хүрээ нэмэгдэх тусам Улаанбаатарын утаач нь өөрөө аюултай болоод замын хөдөлгөөн аюултай болоод байгаа учраас хүн нэмэгдүүлэхийг одоо Улаанбаатарын хотын захирагч хүртэл ингээд 20 мориг ингээд тавилаа штэ. Энэ жил 50 өнгөрсөн жил 50. Тэрийг бол ингээд автоматар ингээд бодлогоор зогсоох гэд үзээд байгаа. Түн тэрийг би бол хувьдаа бол буруу гэж бодож байна. Төвлөрөл бол зөв зүйлээ. Төвлөрч иж тэр бүтээмж нэмэгдэнэ. Гэхдээ гэр хороолд орж ирж байгаа хүмүүсийн тэр бүтээмж бол айгүй багтаа байна. Яагаад гэр хороолд амьдарч байгаа хүн орон суудад амьдарч байгаа хүн хоёрын бүтээмж нь зүгээр зөрүүтэй байгааг энгийн жишээгээр тайлбарлая л да. Би жишээлбэл ингээд өглөө эрт босоод ингээд усанд ороод цайгаа уугаад гарахад 30-аас 40 минут шаардж байгаа. Гэтэл гэр хороол тэр хүн тэ нүүрсээ авчирч халаана. Цайгаа чанана тэ. Усанд орохоор бол халуун усны газар руу очиж явна. Хэдэн цаг шаардах вэ? Тэгэхээр тэр бүтээмж гэр хороол орон сууц байгаа хүмүүст бол эрс ялгаатай. Би ингээд 19-д байж байгаа Централ Тавер хүртэл ингээд 3 км л байдаг хгүй. 19-ийн үйлчилгээний төвөөс ингээд Централ Тавер хүртэл нэг 3 км харна. Гэтэл тэр 3 км бол айгүй ойрхон. 7 бодол ч юм уу эсвэл Баян Хөшүүгээс ингээд явлаа гэхэд хэдэн километр явж иж ажлын байранд тэр ирэх үү те. Гэтэл өнөөдөр ингээд зам дээр бол одоо шинэ жил төхүүлээд бүр амар түгжирч जैन те. 1 цаг 2 цаг түгжирлээ гэдэг чинь тэр чинь бас л тухайн хүний бүтээмж маш бууруулж байгаа. Бид нар өнөөдөр замын хөдөлгөөнийхөө асуудлыг шийдэх юм бол улс даяараа баг. За улс биш юмаа гэхэд хотынхан маань нийт хүн амынхан маань талынх нь бүтээмж бол эрс нэмэгдэж байна л гэсэн үг шүү дээ. Ажил хийх цагаа нэмэгдүүлж ийн л гэсэн үг шүү дээ. Чиний одоо яриад байгаа энэ бүтээмж буюу өглөө 7-оос босоод за 8-аас босоод 8:50 хэд бол гэрээсээ гарцсан байх жишээ дээ шүү дээ. Байранд орон сууцд амьдарч байгаа. Тэгэхээр яг тэр адилхан 9-оос ажилдаа ирэх ёстой гэр хороолд амьдарч байгаа залууч нь болохоор 7-оос босоод 6:30-аас ч юм уу босоод бүх бэлтгэл ажлуудаа хийгээд ингээ явж ингээд. Яг уу юун дээр аваад үзэл та замын хөдөлгөөн дээр аваад үзэл та. Яг хотын төвд одоо талбай хажууд байртай хүн бол нэг централ руу 10 минут талхал орчлоо шүү дээ тий. Тэгээ 10 минут талхал гэртээ харьлаа. Тэр хүн за өдрийн 8 цаг ажиллалаа тий. Тэгээ гэрээсээ гараад гэртээ орж ирэх хүртэл нэг 830 минут байлаа тий. Гэтэл бүр ингээд Баян Хөшүүнээс юм уу 5 буудлаас явж байгаа хүмүүс бол 8 цаг биш шүү дээ. Нэг 10 цаг юм уу 11 цаг явж байгаа. Тэгэхээр авж байгаа цалин 900 мянга байлаа гэхэд тэр зарцуулж байгаа гэрээсээ гараад гэртээ орж ирж байгаа цагтаа хуваангууд 1 цагт олж байгаа мөнгө нь багасчих жоохгүй. Тэгэхээр энэ утгаараа төвжрэл гэдэг чинь өөрөө хүнээс авж байгаа татвар болчиход байгаа байхгүй. Улс аваагүй тэрийг. Тухайн хүн ашиг хүртээгүй тэгсэн мөртлөө 1 цагт олж байгаа тэр мөнгийг бууруулчихж байгаа байхгүй. Тийм учраас хотын төвөөр ингээд бага цалинтай ажлууд бол байгаад идэг. Тэгсэн мөртлөө тэнд хүнгээ заримдаа хүн олддоггүй. Яагаад тэгэхээр тэр бага цалинтай ажилд орё гэсэн хүмүүс маань замдаа хідэн цаг зарцуулах уу те. Гээд ингээд бодоод үзэхээр тэр хүмүүст өөрсдөд нь бас ашиггүй болоо явчихж байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийг бас ингээд та нар ийм бага цалинтай ажил байхад ажилгүй суугаад байна гэд ингээд буруутгах нь бас 100% бол бас зөв биш. Мэдээж тэр хүмүүс ямар нэг байдлаар бол ажиллал их нь бол зөв. Өнөөдөр бол нийт манай улсд бол ажилгүйд л 8.6% байгаа байхгүй юу? 17 оны хагасаар. Тэр дундаа эрэгтэйчүүдийн дунд бол 10%, эмэгтэйчүүдийн дунд бол 9.6.9%. Тэгэхээр ерөнхийдөө эрэгтэйчүүд маань илүү ажилгүй байгаа тань уу та гэж харагдаж байгаа. Энэ ажилгүй байгаа улсуудыг яаж өндөр цалинтай ажилтаа болох вэ?
За наачин бол эргээд манай энэ эдийн засгийн хөгжлийн нэг томоохон асуудал та. Шууд энэ ажилгүй хүмүүсийг өндөр цалинтай ажилд авч тавина гэж бол байхгүй шүү дээ. Тэгэхээр зах зээл дээр тэр ажлын байранд бий болох боломжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. За нэмэгдүүлээ гэвэл хоёр талаас нь харах хэрэгтэй. Нэг нь эрэлт талаас нь харах хэрэгтэй, нөгөөх нь нийлүүлэлт талаас нь харах хэрэгтэй. За нийлүүлэлт талаас нь ингээд аваад үзэхэд яг өнөөдөр өндөр цалинтай одоо ажлууд бол хаана байна вэ? Ямар компаниуд тэрийг ингээд бий болгож байна вэ те? Эсвэл уул уурхайн компаниуд бий болгож байна. Эсвэл санхүүгийн те одоо яг сервисийн өндөр чадвартай сервисийн тийм хүмүүс бий болгож байна. Тэнгүүд за энэ компаниудын хэрэгцээ нь юу юм бэ гэхээр яг хүний нөхцөөс их хамаарч байгаа байхгүй. Өнөөдөр томоохон IT-ийн одоо Америк руу сервис үзүүлдэг тийм IT-ийн компаниуд энэ тэгт яагаад их вэ? Монголд яагаад байхгүй вэ? Тэгвэл энэ компаниудыг Монголд бий болгохын тулд дэд бүтэц талаас төр яаж оролцож болох вэ? Яг ингээд зорилттой чиглэсэн юмнуудыг хийх хэрэгтэй. Түүнээс зөвхөн бид нэр ашигт малтналынхаа тухайн хуулийг айгүй хөрөнгө оруулагч нээлттэй болгосноор хөрөнгө оруулагч орж ирнэ гэвэл уучлаарай. Маш олон хүчин зүйл бол шалтгаалж байгаа. Эрэлт талаас тэгвэл бид нэр юу хийх шаардлагатай гэвэл энэ арай бүтээмж багтаа эсвэл бүтээмж дунд зэрэг хүмүүсийг яаж бүтээмжтэй болгох вэ гэдэг талаас нь ямар бодлого баримтлах вэ? Ядаж нэг давхар зам барьлаа гэхэд энэ нь нэг хүний өдрийн цагийг хэдэн минутаар хэмнэж байна. 5 шараас баруун дөрвөн зам ч юм уу эсвэл офицер хүртэл давхар зам тавилаа. Төгжрийг яаж багасгах гэж байна? Нэгдүгээр хороолт гэртээ хотын төвөөр ажилтай хүн давхар зам тавигдснаар хэдэн минут хүүхдүүдтэйгээ гэртээ илүү цаг өнгөрөх боломжтой болж байна. Эн чинь зөвхөн давхар замын асуудал, дэд бүтцийн асуудал биш болчихж байгаа. Тэр хүний сэтгэл ханамж амьдралын чанар ингээд маш олон зүйлүүдэд шууд энэ дэд бүтцийн асуудлууд болж одоо шингээд орж шít. Бид нар бол миний харж байгаагаар бол бид нэр маш аймгийн бүх төвүүдийг холбоолоод хийхэн мөнгө бол зарцуулсан. Гэтэл нийт хүн амынхын тал нь Улаанбаатарт амьдарч шít. Тэр зарцуулсан мөнгөнийхээ талаар өнөөдрийн төвчрийг бол хангалттай шийдэх боломжтой байсан болов уу гэж харсан. Эдийн засгийн хөгжил төгжрийг багасгах юм байна. Яг хоо эдийн засгийн хөгжил гэдэг ингээд судлаад үзэхэд маш олон салбар руу орж байгаа юм л да бид нар. Боловсролын салбар руу орж байна. Эрүүл мэндийн салбар руу орж байна те. Дэд бүтцгээд тэр чинь бүгд уялдаатай учраас эдийн засгийн өсөлтийг хүний бүтээмжийг нэмэгдүүлэхэд яаж нэмэгдүүлэх вэ гэдэг энэ асуулт чинь ингээд салбарлаад цаашаа 10 асуулт, 10 асуулт нь цаашаа салбарлаад 100 асуулт ингээд саналаа авчиж байгаа. Юу гэж хараад байгаа байхгүй. Би яг наад чинь харахтаа яг наад өнцгөөс нь ерөөсө бодож үзээгүй юм л да чиний энэ тайлбарлаж байгаа. Гэхдээ миний бодлоор ингээд хараад байхад 2008 за 2009 10 оноос 2012 он хүртэл Монголын эдийн засаг ингээл суг ингээл өсөл явсан тийм. Гэтэ яг ганц хоёр компани нийт хөрөнгө оруулалтын хэмжээнээс болоод гигэнт айгүй хэмжээний доллар улс руу орж ирэл эдийн засгийн хөгжөлтөд амар эргээр гараад явсан. Тэр хэмжээгээр яг цөөхөн хүмүүст бол тэр бол яг тэр төсөл дээр нь ажиллаж исэн, барилга дээр нь ажиллаж исэн хүмүүсүүдийн хувьд бол айгүй хүртээмжтэй байсан. Гэтэ ихэнх нь эн чинь бол техник юм уу тоног төхөөрөмж болоод буюу газрын гүнээс уурхаа ер нь уурхаа ажиллуулна гэдэг нь бол зүгээр л ингээл хурц жототой ингээл гаргаал авах та тийм амархан ажил биш шүү дээ. Гэхдээ тэрнийхэн хэрээр тим компаниуд орж ирээд за газар дор байгаа тэр баялаг биш юм аа сая хэн хэлээд байлаа Twitter дээр нэг юм уншиж ирсэн. Газар дор байгаа чинь бол ресурс буюу нөөц байгаа, байгалийн нөөц байгаа. Тэр чинь гаргаж ирэхэд бол зарцуулж байгаа хүн хүч байгаа, техник байгаа, хөрөнгө оруулалт байгаа, татвар төлөгж байгаа гэдэг баахан юмнууд ингээд явсаар хагаад нэмэн үртэхтэй нэг бүтээгдэхүүн болоод баялаг болоод гарч ирээд тэрийг хэрвээ яг үнэхээр экспортод гаргаад зарч чадж байгаа бол тэр чинь баялаг болоо явчихж байгаа шүү дээ. Яг энэ процесс бол уул уурхайн компанийн хувьд бол ингээд явж байгаа боловч нэг уул уурхайн компани
юу гэдэг хамгийн томдоо үсрээл 5,000 10,000 ажилчин тал байж чадах байхгүй. Гэхдээ өнөөдөр ажлын байр хайж байгаа хэдүү маа 8% гэдэг чинь хэдүү юм. Ажилгүй байгаа. Ажилгүй л. Тийм 8.6 ч одоо дор хайж нэг 90,000 100,000 юм болов. За оюутлага шиг дахиад 10 компани орж ирж байгаад тэр хүмүүсүүдийн чинь тим боловсрал, тим чадах байхгүй байсан ч ихсэн 10-15 тим компаниуд орж ирж байгаа. Тэднэрийн чинь бэлтгээд, сургаад, ажилд нь оруулаад тэгээд энэ процесс чи өөрөө тэгээ хажуугаар нуурхагаа барьна, тэгээд үйл ажиллагаагаа явуулна, тэгээд түүхийн үдийн эдийнхэн үнэн өсөөсэй гэж бодно. Бүх тооцоонуудаа хийн, бүх юмнууд нь ингээд зүг болж иж ингээд явах юм шиг харагдаад байгаа байхгүй. Гэхдээ нэг гаргалгаа нь бол гадаадын хөрөнгө оруулалтыг бол татах нь бол зүг гэж яриад байгаа тийм. Энэ дээр яг чамайг ярьж байхад надад нэг юм санаа орж ирлээ л дээ. Өнөөдөр ингээд ерөнхийдөө хүртэл ярьж байна. Бид нэр одоо ингээд гадаадын боловсон хүчний тоог цөөлж чинь те. Энэ нь бол ингээд монголчуудаа ажлын байрыг ингээд авч үлдэх, монголчуудаа боломж гаргаж ингээд ажилгүйдлийг ингээд бууруулахад бас тодорхой хэмжээгээр хөв нэмрээ оруулж энэ тэрэг ярьж байгаа. Энэ дээр бол бас нарийн авч үзэх систем болов уу гэж миний хувьд бол бодож байна. Юу вэ гэхээр гадаадаас орж ирж байгаа тэр ажлын байр чинь өөрөө ажилч чинь Монголд яг Монголын нэг иргэний ажлын байрыг нь булаагаад нэг гадаад ажиллаад байна уу? Эсвэл нэг гадаад орж ирснээрээ 2-3 монгол ажилтан шинээр ажлын байр бий болж байна. Англиар энийг юу гэж хэлээд байна гэхээр complementary or substitute гэж нэрлэдэг байгаа байхгүй. Complementary буюу одоо юу хэмдэ? Complementary гэхээр нэг гимдээ дээс ирчэндээ монголчлыг нэг одоо тийм менежер орж ирээд нэг компани байгуулаад доороо Монголд ажилчид аваад ажилуулж яах гэхээр тэр менежер бол ажлын байр бий болгож штэ. Гэтэл барилга дээр ажиллаж байгаа гадаадын ажилтан бол Монгол ажилтны ажлын байрыг нь булааж байгаа байхгүй. Хийж чадах ажлыг нь бол булааж байгаа, орлож байгаа гэсэн үг шүү дээ. Яг зөв. Тэгэхээр энийгээ бид нар ихлэ салгах хэрэгтэй. Нийтэд нь авч үзэл бид нар гадаадын ажилчдын тоог бууруулж гин, энэ нь Монгол ажилчдаа бид нар ажлын байр бий болгож гинэ гэж ингээд яриад ивэл уучлаарай буруу. Энийг салгаад ямар ажлын байрууд нь Монгол ажилчдыг те илүү ажлын байр бий болгож байна. Яа тэгэхээр ажилгүй байгаа хүмүүсийн дийлэнх нь бүрэн дунд боловсралтай эсвэл 10 жилээ төгссөн эсвэл бүр темстэй юу гэж нэрлэдэг вэ? Vocational training, мэргэжлийн сургалтын юу төгссөн гэдэг янз янзын тиймэрхүү хүмүүс. Яг их сургууль төгссөн хүмүүсийн ажилгүй байгаа нь арай зөөх хөвтэй байна л та. Тэгэхээр энэ хүмүүсийг чинь өөрсдөө ингээд нэг стартап байгуулалт ч юм уу те. Өөрсдөө нийлээд хоорондоо 5 залуу нийлж хагаад ингээд компани байгуулад явуулах хүмүүс бас биш байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүс ажилгүй залуучуудыг ингээд шингээх тийм компаниуд нь гадаад хүмүүс одоо Монголд орж ирээ тийм компаниуд байгуулж байна гэвэл үнэхээр одоо бид нэр тэр хүмүүсийг ингээд заавалжгүй хөөж гаргахтаа ч юм уу эсвэл орж ирэхийг хориглоод юм уу тийм юмнууд бол хийх хэрэггүй шаардлага байна үл гэж байгаа шүү дээ. Харин эсэргээрээ тийм хүмүүсийг дэмжиж өгөөд энэ ажилгүйдийнхаа асуудлыг бас багаар шийдэж байгаа хэрэгтэй болов гэсэн тийм бодол орж ирлээ л байсан. Гэхдээ яг нөгөө уул уурхаан бүүн болж байгаад зөвхөн уул уурхаан компаниуд биш шүү дээ. Дийлэнх хөрөнгө оруулалт айгүй хэмжээний боловсон хүчнийг бий болгож исэн хүмүүсүүдийг ажилтаа болгож исэн компаниуд ч нь бол юу байгаа шүү дээ. Хайгуулын компаниуд, жуниор хайгуулын компаниуд тэгээ өрмийн компаниуд байгаа тийм. Хайгуулын компани орж ирлээ, өрмийн компани хайгаал тэнгуут нь баахан өрн борлуулдаг нөхдүүд нь өрмийн хэрэгсэл тоногцол дээр борлуулдаг хүмүүсүүд нь дагаал ороод ирдэг. Тэрийг нь дагаал өрмийн ажилуулдаг өрмийн мастерууд нь орж ирэл тэгэл яг нөгөө гадаадынхаа стандартаа монголчуудаа зааж өгөөл нэг хэсэг хугацаа бол айгүй хэмжээний хайгуулын ажил ингээл явагдаж исэн. Маш их монгол өрмийн мастерууд өрмийн компаниуд гарч ирээд
Монгол геологчдод бол бас л гарч ирсэн шүү дээ. Хамгийн өндөр цалинтай хүмүүс чинь бол нэг хэсэгтээ бол геологчд байсан шүү дээ. Сард хичнээн сая их ингээл авдаг тий. Тэгээ байж ирснээр нөгөө хайгуул хийхий чинь хориглол хязгаарлал эхэлж байгаа шүү дээ. Ямар хууль батлаад 12 онд ч. Тэнгуут нөгөө хайгуулын компаниуд гараал явангууд ч одоо өрөмтэйгээ үлдсэн өрмийн компанитай үлдсэн амар их Монгол компаниуд Монгол залуучууд байдаг. Нэг тууш метр нь өнөдөр 100 хэд мянган төгрөг л байхгүй. Хуучин чинь миний санджаар 2012 онд бол тууш метр нь бараг $200 өрчихсөн юм. Монгол компаниас тийм үйлчлэгээ авахад тэр чинь тэр үеийн мөнгөөр бол нэг 400 мянган төгрөг байхгүй. Өнөөдөр тэр 400 мянга чинь 100 мянган төгрөг хүртэл буурчаад байгаа байхгүй. Бага хэдэн хүмүүстэй зүгээр л цалинтай л байхын тулд ашиг хайх гаагүй. Тийм болчиход байгаа. Тэгээд ингээ хайгуулын лицензийн хязгаарлалт эдэр ингээд хийгээ явж ирсэн бас л амар буруу юм болцсон юм болов уу гэж бодоод. Нэг хэсэг ч бас амар ус төржөл нийт Монголын бараг талын газар нутгийн талын хайгуулын лицензэд олгоцсон байна. Энэ Монгол нутгийн чинь надад гадных нь аваад хамаал аваад явлаа гарлаа гэсэн нэг тиймэрхүү сэтгэл нийгэм төрсэн байсан тийм. Айгүй сөргөөр төрсэн байсан. Тэгээ нөгөө улсууд нь гараал явлаа. Амар их боловсон, мэрэгжлийн боловсон хүчин ажилгүй байгаа байхгүй. Одоо наад чинь бол яг энийг яг зүгээр тоо эдийн засгийн үжилтэд гаргаж өгөх ёстой л да. Би бол зүгээр л санаадаас л бодчихлаа л да. Гэхдээ тоодын ноолыг хийв бол тэгээд бас юу ахал байх та. Би бол ингэж харж байгаа. За Монголд ингээд бахан мэрэгжлийн ажил боловсрууччин ажилгүй сууж байна. Ажилгүй болчлоо. Тэгвэл манайхан яг тэр хайгуулаа Австралид очиод ийж. За боли Вьетнамд очиод ийдэг ч юм уу. Сүүлийн Төв Азийн улс руу Туркменстанд очиод ийдэг ч юм уу. Тийшээ ингээд олон улстай гарч энэ өрөмтлийн ажлыг хийх боломжийг одоо тэр хийхийг нь юу хориод байна гэдгийг бас харах хэрэгтэй. Наад чинь нэг сонин жишээ гарч ирсэн. Манай нэг таньдаг залуу бас нэг өрмийн компанитай. Тэгээд найз нь Казахстанд бас ажилладаг. Тэгээд хайгуулын ажлыг энд яг ажил байхгүй болоод баахан техникүүдээ экспортод гаргая. Казахстанд очиж ажил хий гэж яг энэ жишээг ярьж ирсэн байхгүй. Тэгээд жилдээ бараг 30-40 мянган тууш метр өрөмдөх тендер зарлагдаад тэгээд засгийн тендер байхгүй. Тэнгуут нөгөөдөл чи очил тендерт нь оролцлоо. Үндэсний компаниудтай өрсөлдөж чадахгүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт шууд тэл хол нэгдэг. Амар хэл ахвал Казахстан амар тийм карат бас Монголоос ялгархааргүй карат болцсон газар байсан байлээ л дээ. Тэгээ ингээ өрсөлдөнө гэсэн жоохон хэцүү юм байлээ. Энд чинь тэгээд танил тал хэл нэвтэрдэг тэр соёлын мэддэг хүмүүс байх юм бол тэнцэнэ очиод ингээд яг юутэл нөгөө эсрэг жишээгээр бол адилхан шүү дээ. Кыргызстанаас ч юм уу Казахстанаас хэдэн нөхдөд Монголын засгийн газрын тендерт оролцох юм бол Монгол компаниуд нь тэр чинь яг л үгүй шүү дээ. Тийм. Тэрийг бол мэдэж байна. Гэтэ одоо Казахс компаниудын зардал нь хэд байдیں۔ Тэ? Нэг тууш метр нь магадгүй $200, манайхан нэг $100 хийж байгаа бол тендерийг авсан компаниудаа тохироод хямдхан хийж бас болно шүү дээ. Яг болцоонууд нь байна л да. Гэхдээ бас хүнд юу л дээ. Дээшээ моцож явна. Тэр бол хүнд хэцүүд гэдэг дээр бол хэр маргаан байхгүй. Олон улсад өрсөлднөө гэдэг чинь өөрөө баргийн аавын хүүгээс хийгээд идэх зүйлүүд те. Одоо яаж юм нэхэр Вьетнам дээр би бол сүүлд нэг жоохон судалгаа хийж үзлээ л дээ. Яагаад Вьетнамын эдийн засаг сүүлийн ингээд 20 жил тасралт үүсэж байна гэд аваад үзэхээр дандаа гадны компаниуд орж ирээд маш олон үйлдвэрийг байгуулж байгаа байхгүй. Одоо бид нэр ингээд заримдаа Колумбиа ч юм уу North Face энтергээд ороод ус нэвтрэтгүү цов мөв гэдээ аваад үзэхээр Made in Vietnam гэдэг айгүй их тийм юмнууд нь байдаг. Тэгэхээр энэ нэг хэсэг Made in China гэсэн шүү дээ. Нэг хэсэг Made in China гэж одоо Made in Vietnam гэдэг маш олон бүтээгдэхүүн дээр тэгж гарч байна. Тэгэхээр ингээ харахаар тэр компаниуд бол тэр боловсрууччин бол маш сайн бэлдэж байгаа байхгүй. За нэг гутлын үйлдвэр байна Вьетнам дээр. Зүгээр нэг жишээ ярих гээд. Гэтэл өмнө нь тэр гутлын үйлдвэр Хятадд үйлдвэртэй байжгаад одоо Вьетнам руу үйлдвэрээ шилжүүлээ. Тэгэхдээ Вьетнам ажилчтай бүгднийг Хятадд авчиад сургачаад. Тэгээд Хятадд 1 жилийн туршид 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 1 жилийн
буцаад авчирч байна. Тэгэхээр тэр Вьетнамдаа бол ингээд сургаж болно шүү дээ. Гэтэл тийм биш. Заавал Хятадын одоо тэр зарим үйлцэн үйлдвэр дээр ингээд дадлагжуулж байгаад авчираад энэ Вьетнамдаа ингээд нутагшуулаад байгаа байхгүй. Тэгэхээр шинэ үйлдвэр байгуулна гэдэг чинь зүгээр нэг хідэн хавтан нийлүүлээд эсвэл цахилгаан татаад нэг юм юу хийчдэг зүйл бол биш байдаг. Тэр дотор нь ажиллаж байгаа хүмүүсийн ноу хав, тэр чадвар, ур чадвар гэдэг бол хамгийн чухал зүйл бол. Хятадаас Вьетнам руу шилжих болсон юу ажиллах үртэг нь цалин өндөр болсон юм уу? Вьетнам дээр хямдхан бол McKinsey-гийн нэг судалгааг ингээд харж байхад бол Хятадын цалингийн одоо хүний зардал бол маш хурдтай өсөөд одоо яаж юм гэхээр Мексикээс давтсан. Нэг Хятад хүний одоо тий дундад цалин ингээд Мексикээс давчхаараа Хятад бол үнэтэй болж байгаа байхгүй. Мексикээс давна гэдэг нь бол яг нэг цагт ажиллаж байгаа тэр хөлсөөрөө биш. Нэгж бүтээгдэхүүн гаргахад ямар цалин хөлс шаардлагатай вэ гэдэгтэй unit cost гэж нэрлэдэг зардлаараа. Тийм түүнээс яг salary биш unit cost-ороо ингээд давчиж байгаа. Тэр дотор бүтээмж орж байгаа. Яг тэгэхээр бүтээмж өндөртэй байх тусам цалин өндөр байсан ч гэсэн бүтээмж өндөр бол тэр чинь нэг бүтээгдэхүүн дээр гарч байгаа зардал нь хямдхан гараад байгаа. Тэгэхээр Монголыг ингээд аваад үзэхээр сүүлд JICA-гийн хийсэн нэг тайлан байсан 16 онд гарсан. Тэрийг ингээд уншиж байхад бол Монголын яг энэ хамгийн одоо бага бүтээмжтэй тэр салбарт ажиллах хүмүүсийн зардал нь Вьетнам энэ улсуудтай ингээд харьцуулахад хамаагүй өндөр байгаа юм. Дунд шатны хүмүүсийн цалин нөгөө хэдээс амар бага байгаа. Дунд шатны бол дээд шатны. Тэгэхээр хамгийн боловсралтай хамгийн өндөр бүтээмжтэй хүмүүсийн цалин бусад орныхтай харьцуулахад арай бага. Хамгийн бага одоо тэр төвшнөөрөө бага тэр сегментийн хүмүүсийн цалин бол бусад улсуудтай харьцуулахад өндөр гарч байгаа. Хятад одоо тэгээд үйлдвэрүүд нь Хятадаас Вьетнам руу нүүж яхад Хятад байгаа тэр ажилчид яг нь ажилгүйд л болно гэсэн үг. Ажилгүйдлийн тоо өсөх ёстой. За энэ дээр бол Хятадууд бол ингээд харахад бол салбараа өөрчлөө яваад байгаа. Салбараа өөрчлөн гэдэг нь зөвхөн одоо за хэлбэрчлээд ярьлаа гэхэд бүгд ингээд оймс цамцны үйлдвэр байлаа гэхэд те оймсны үйлдвэр нь ингээд багасгаар тэр нь пижакны үйлдвэр болоод тэгээ цамцныхны үйлдвэрүүд нь ингээд гараа авахаар пижак нь магадгүй гутал болоод тэгээ гутлаас цаашаа бүр ингээд товч болоод химийн үйлдвэрүүд болоод ингээд цаашаа бүр өндөр мэдлэг цөөрөлсөн artificial intelligence-ийн компаниуд болоод ч юм уу те ингээд шилжиж яваад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хамгийн хүний хөдөлмөр их шингэсэн тэр үйлдвэрүүд нь өртгөөсөө улбаалаад Вьетнам ч юм уу Бангладеш ч юм уу ингээд гараа явхад тэр хүмүүс нь ямар нэг байдлаар шингэдэг. Гэхдээ дараачийн гарч ирж байгаа залуучууд нь дандаа өндөр илүү өмнөх үеэсээ өндөр мэдлэг чадвар шаардсан тэр салбар руу орж байгаа. Энийг юугаар харуулж одоо жишээ болгож харуулах зүйл нь юу вэ гэхээр Fortune 50,000-д байгаа компаниудын 493 өнөөдөр Хятадд байна. Тэр компаниуд сүүлийн 10 жилийн хугацаанд research and development буюу судалгаа шинжилгээний ажлыг Хятад руу шилжүүлж байна. Өмнө нь дандаа Америк, Европт судалгаа шинжилгээний ажлуудаа хийдэг байсан бол одоо Хятадд хийж байна. Тэр нь бол хэрэглэгчийн судалгаа шинжилгээнээс одоо хэрэглэгчийн шаардлага гэдэг ингээд илүү тийм зах зээл рүү чиглэсэн судалгаануудаас эхлээд яг одоо энэ чипс, мипс яаж хийдгийг те тэр юмнуудыг хүртэл тийшээ шилжүүлж байгаа байхгүй. Сүүл миний мэдхээр бол General Electric хүртэл ингээд нэлээд том хоёр судалгааны төвийг одоо Шанхай нөгөөдг нь хаанлаа нэг хоёр хотод ингээд байгуулсан. Тэгэхээр мэдээж ингээд сая Google бас artificial intelligence-ийн төвийг Хятадд нээсэн шүү дээ. Шанхайд юу вэ? Нэг тэрийг зарлсан тий. Artificial хиймэл оюун ухааны
Google яг өөртөө юу гэж тайлбарласан бэ гэхлээр шинжлэх ухааны ажил бол ажилд хэл гэж байдгүй маа, хэлийн хязгаар гэж байхгүй гээд. Өөрөөр юу хэлээд байна гэхлээр Америкт байгаа хүмүүсүүд нэг бол арай үнэтэй байна. Хиймэл оюун ухааны мэргэжилтнүүд нь тийм шинжлэх ухааны ажилчид нь нэг бол үнэтэй байна, нэг бол хятадын түвшинд хүрэхгүй байна л гэсэн үг шүү дээ. Айгу бол хоёулаа л авах л да. Хятад арай хямдхан тэгээд хамаагүй ур чадвартай хүмүүсүүд нь байна л гэж ерөөсөө л тийм. Жилд бол 8 сая оюутан төгсөж штеп. Тэгээд тэр оюутнууд бол тэгээд чанарынхаа түвшинд бол юу гэдгийг тэр цалинтайгаар харьцуулахад хамаагүй өндөр болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэр оюун одоо тэр толгоонуудаар өгж байгаа цалингаас авж байгаа юм их учраас тийш их хөрөнгө оруулалт хийгээд байна шүү дээ. Бангладеш тэгэхээр яагаад t-shirt economy-гаас арай өөр илүү хөгжингүй экономи руу эдийн засаг болж хөгжиж чадах байгаа. Бангладешийг бол нэг сайн хараагүй болохоор би мэдэхгүй. Тийм боловсролын салбартай холбоотой юм болов гэд. Үйлдэл орж ирлээ, бага хүмүүсүүдийг одоо хөдөөнөөс орж ирж байгаа хятад тийм тариалан дээр газар тариалан дээр ажиллаж исэн будаад өгдөг нөхдүүдээр оймс хийлгээл подолк хийлгээл явж ирсэн. Гівгэнт одоо 20 жилийн дараа тийм 25 жилийн дараа гэхэд бол энэ хүмүүс чинь компьютерийг явж байгаа байхгүй. Гэтэ тэр оймс хийжсэн үн компьютер хийж байгаа юм биш л тийм. Оймс хийжсэн үн үйлдэл нь гараад явхад бол бараг л ажилгүй л болсон л ахал та. Гэхдээ дараачихын тэр оймс хийжсэн хүнийхэн хүүхэд нь бол сургууль сурж байгаа байхгүй. Сургууль сурах болцоо нь бий болж байгаа. Нэгдүгээр сургууль нь байгаа, хоёрдугаарт аав ээжийн цалинтай оймс үйлдэлд ажиллаж исэн болохоор тийм. Тэгээд нөгөө хүн чинь сургуульдаа сурлаа. Дараагийнхан хиймэл Google нь ороод ирэнгот нь хиймэл оюун ухааны үйлдэл дээр очиод шинжлэх ухааны судалгааны ажил хийгээд ингэ явж байгаа гэж би ойлгоод байна. Ер нь бол хандлага бол яг тэгж л яаж байгаа. За өнөөдөр Хятадд одоо ингээд дандаа оюун ухаан энэ research development ингээд судалгааны шинжилгээний ажлуудын ажлын байр амар ихээр бий болж байна тийм. Энэ бол 1978 онд бол боломжгүй байсан. 1998 онд хүртэл боломжгүй байсан. Одоо бараг 98 оноос 20 жилийн дараа боломжтой болж ирж штэ. Энэ нь юг харуулад байна гэхээр боловсролын салбар чинь тийм ингээд шууд ганц бодлого гаргаад жилийн дараа панк гэ өсчдөг зүйл бол биш үү? Jump variable бол биш үү? 20 жилийн процесс байна шүү дээ. Аажмаар чанаржаал тий. За 78 онд байсан хятадын боловсролын чанар бол одоо дэлхийд хитэд ч явж ирсэн тий. 192 орноос магадгүй 110-т ч явж ирсэн юм. Гэтэл бүх улсууд ингээд сайжирсан байсан ч гэсэн хятадын боловсролын систем нь ингээд илүү сайжирсан учраас өнөөдөр магадгүй эхний даалт явж байгаа ч юм уу. Гэхдээ нийт гаргаж байгаа оюутныхаа тоогоор ингээ аваад үзэхэд 8 сая учраас 8 саяын хамгийн топ 500 мянга гэхэд л те тэр дундаас ингээ дуртайгаа сонгоод авах боломжууд их байна гэдэг ч юм уу. Тэр зах зээлийн бас нэг багтаамж, зах зээлийн тэр economy of scale байна л да. Цар хүрээ тэр тийм нөлөө бол бас байгаад байна. Тэгэхээр эдийн засгийн одоо манай эдийн засаг нь улс төрчдийн амлаад байгаа юм амлаж байгаа юм нь бол үнэн л дээ. Гэхдээ буруу хүмүүстэй буруу мессеж өгöd байгаа юм болов гэж бодол төрлөө. Жишээлбэл ямар эдийн засгаас мэдлэг бишээ юу лээ? Түүхий байгалийн нөөц байгалийн баялагт суурилсан эдийн засгаас мэдлэг суурилсан эдийн засаг руу шилжих болно гэж нэмүртгтэй болно. Мандах зөвхөн зэсий чинь хагас боловсруулсан биш, бүрэн боловсруулдаг болно. Зэс компьютер боловсруулдаг. Тим хэмжээний ингээд үлгэр яриад байдаг. Тэрийг нь өнөөдөр юу гэдэг уурхаа дээр ажиллаж байгаа хүн би 10 жилийн дараа 15 жилийн дараа компьютер хийдэг болно гэж бодох юм. Эсвэл өнөөдөр такси барьж байгаа ажилгүй байгаа хүн 2 жилийн дараа 3 жилийн дараа гэхэд би бол уурхаа дээр ажилдаг болно гэсэн тийм нэг хиймэл хуурамч амлалт өгöd байгаа юм биш үү? Буруу сэтгэл төрүүлээд байгаа. Яг тэгэхээр чи өтөр дөнгөж сая ярьж байгаад ямар ч байсан ийм шилжилт хөдөлгөөн чинь бол 15 20 25 жилийн юм айгүй удаан процесс. Тэгээд мэдлэгт суурилсан эдийн засаг гэдэг нь тэр үед бол статистик л дээ. Нэг сталин хэлдэг шиг нэг хүний өхөл бол
юу лээ гамшиг тэг гашууд 50 сая 1 сая хүн өгөхөд бол тэр чинь статистик бол явчихдаг гээд өнөөдрийн цалингүй ажилгүй байгаа хүний нөхцөл байдал бол харамсалтай тийм. Гэхдээ бүхлээр нь аваад яваанда 20 жилийн дараа мэдлэг суурилсан эдийн засаг болно гэдэг бол тэр хүн бол тэр эдийн засгийн хүртээмжтэй нэг хэсэг болж чадахгүй байх гэсэн санаа мөн үү? Ер нь бол тийм санаа. Тэрийг бол шууд ингээд үсэрдэг бас. Бид нар ч одоо ингэсэн шүү дээ. Хүм айл болгон орон сууцнд байгаа айл болгон нэг уцтай байсан шүү дээ. Сүлжээний уцтай тий. Тэгээ заавал ингээд тогшиж ч юм уу ингэж эргүүлж залгадаг тий. Тэнгуута тэр сүлжээний утас нь шууд одоо гар утас болсон тий. Одоо сүлжээний утас нэг шаарддаг байхгүй. Шинэ орон сууцнд орж байгаа хүмүүс бол тийм утасны юу ч оролдооч жоохгүй шууд интернетийн оролттой. Яг тэгэхээр бүх юм гар утас болсон. Тэгэхээр шууд ямар ч утасгүй байж байгаа шууд гар утас руу бол өсөрж болж байгаа. За юу тодорхойгүй байна вэ гэхээр бидний ийм ажуулдвар гэхээс илүү өнөөдөр чинь Монголын эдийн засаг бол илүү тийм юу сервис үйлчилгээч бол нийт эдийн засгийнхаа хэдэн бачва нэлээд том хувийг эзэлж байгаа. Тэгээд хөдөө аж ахуй үйлчилгээ хоёрыг ингээд аваад үзэн гот ажлын байрны дийлэнх хийнийн хоёр салбар аваа явчихж байгаа байхгүй. Тэгэхээр эндээсээ бид нар яг яаж тэр том мэдлэг суурилсан эдийн засгийг шилжих юм бэ? Заавал үйлдвэрчлэлтээр ингээд дамжих шаардлагагүй юм уу? За бид нэр уул уурхаагаар ингээд салгаад аваад үзэх юм бол үйлдвэрчлэлтийн хамгийн өндөр байсан үе нь бол 90 он баггүй. Тэр үед л ингээд үйлдвэрлэлийн салбар бол яг макстай хүрээд тэрнээс хойш ингээд ботсон. Хүнд үйлдвэрийн салбар тий. Хүнд үйлдвэр, зүүр үйлдвэр, хөнгөн хүнд нийлээд гэсэн үг л дээ. Тэгэхээр одоо мэдлэгт суурилсан энэ эдийн засагт яахын тулд бид нар юу хийх ёстой вэ? Маргааштай бол ингээд яахгүй. Хүрч чадахгүй. Дараа жилдээ хүрч чадахгүй те. Нэг алсын хараа байгаад байна шүү дээ. Гол нь тэр төрийн бодлого болоод зах зээлийнхаа механизмыг бид нар ямар хэлбэрээр засаж янзалж чадах юм бол дээрээс нь төрийн бодлогоор ямар зүйлээр нөлөөлж чадах юм бол тэр мэдлэгт суурилсан эдийн засагт хүрэх вэ гэдэг нэг бас нэг тийм алхамаар гаргасан нэг замын зураг бид нар бол хийх ёстой болов. Тэрийг яг ингээ хийхэд нэгэнт бид нэр бүгдээрээ яг энэ замыг туулж үзээгүй учраас гадны яг энэ замыг туулсан сайн эдийн засгч нарыг бас хамруулж хийх ёстой болов гэж би бодож байна. За урт хугацааныхан бодлого нь нэг иймэрхүү юм байж болох юм гээд хоёлаа улс орны хувь заяг шийдчихлээ. Хөгжлийг бол энэхэндээ ингээ яриад энэхэндээ бол шийдчихэж штэ. Тэгэхээр богино хугацаанд яг өнөөдөр ажиллахгүй байгаа хүнийг маргааш яаж ажилд орлох вэ? Яг тэр хүний хүүхдийг биш. Богино хугацаанд гэх юм бол наач маш олон асуулт гарч ирнэ л дээ. Тэтгэмж ингээд хараагаад ямар асуултууд гарч ирэх вэ гэхээр бидний зорилго юу юм богино хугацаанд? Богино хугацаанд өнөөдөр эрүүл мэндийг сайжруулах хэрэгтэй юм уу? Боловсролыг сайжруулах хэрэгтэй. Дахин сонгох асуудал шүү дээ. Ажилгүйдлийг бууруулах нь яг богино хугацааны зорилго юм уу? Маш олон асуудал өнөөдөр нийгэмд үүсчээд байна. Маш олон хийх ажил өнөөдөр эдийн засагт бол байна. Яг prioritizing ач холбогдлоор нэгээс ингээд ангилахдаа яаж ангилж байгаа. За намуудын мөрийн хөтөлбөрийг ингээд аваад үзэхэд заавал ч нэг мөрөөдлөө баахан бичсэн байгаа. Тэр нь яг 1 2 3 ингээд ангилахдахаар юунд хамгийн их мөнгө зарах ёстой юм гэдгийг бид нэр эхлээд тодорхойлох ёстой. За богино хугацаанд хийх ажлуудыг бид нэр ач холбогдлоор нь 1-ээс 10 ч юм уу 1-ээс 100 хүртэл эренблэхтэй дунд хугацааны хөгжлийг нийгэмд авчрах алхмууд юу байна гэдгээ тэр шалгуураар бид нэр өнөөдөр богино хугацааны энэ ажлуудыг эренблэх ёстой болов уу гэж би бодож байна. За яагаад энийг яриад байна гэхээр сүүл бид нэр хичээлдэр нэг хичээлийнхаа жишээг авъя л да. Child mortality буюу хүүхдийн эндэгдлийг ярьж байгаа. За хүүхдийн эндэгдэл сүүлийн үед бас Монгол улсад жоох өсөх хандлага ажиглагдж байна. Тэр нь бол бас үнэхээр харамсалтай. Миний хувьд бол харамсалтай зүйл.
Гэтэл бид нэр 50 тэрбум ч юм уу 100 тэрбумыг те зөвхөн дараа жил ингээд төсвөлөөд хүүхдийн эндэгдлийг бид нар бууруулнаа. Буцаад одоо дунд хөгжилтэй орны түвшинд аваачнаа гэд ингээд нэг ажил хийж болно. Гэтэл манай нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн те нэг хүний бүтээмж өнөөдрийн байдлаас өөрчлөгдөөгүй тохиолдолд тэрний дараа жил тэрний дараа жил гэхэд хүүхдийн эндэгдэл буцаад өсчих واخхой. Гэтэл тэр 100 тэрбумыг бид нэр зөвхөн хүүхдийн эндэгдэл бууруулах биш аль болох нөгөө хүмүүсийнхээ бүтээмжийг нэмэгдүүлэх тийшээ чиглүүлэх юм бол нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өсөх тусам хүүхдийн эндэгдэл шууд буурдаг. Тэгэхээр энэ хоёрын хооронд корреляц байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нэр дунд хугацааныхаа тэр зорилтуудаа хараад бид нар юунд хүрэх ёстой юм бэ гэд бодоод бид нэр нэгсэндээ энэ эдийн засгийн хөгжлийг л илүү ач холбогдлоор нь өндөр тавих хэрэгтэй. Тэгэх юм бол өнөөдөр нийгэм тулгараад байгаа маш олон асуудлууд аажимдаа шийдэгдэнэ. За нэг жишээг үл энэ утаал байна л да. Энэ гэр оролт байгаа хүмүүс яагаад энэ гэр оролтоосоо нүүхгүй байна? Үнэхээр нүүхгүй юу гэхээр нүүж байгаа. Гэхдээ дийлэнхэнд бол тэндээ байна. 16 онд би 10 Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорон дээр л ажилласан. Тэнд ингээд надтай уулзаад ингээд тэнд ажиллаа явж байхад бол одоо 2000 онд нүүж ирсэн эсвэл 90-ад онд тэнд байсан хүмүүс 20 жилийн дараа тэнд байгаа л байхгүй. Хэрвээ өнөөдөр тэр хүмүүсийн бүтээмж өндөрсөд авч байгаа цалингаа магадгүй 3 дахин 4 дахин өсгөгдсөн байсан бол өнөөдөр Улаанбаатар хотод 30,000 барилга эзэнгүй хоосон байхгүй. Тэр хүмүүсийн цалин бүтээмж нь бага байгаа учраас цалин багтаа байгаа даа. Цалин багтаа учраас өнөөдөр энэ хотод баригдчихад байгаа хоосон барилгуудад худалдаад аваад орчиж чадахгүй. Тэгэхээр бид нэр эдийн засгийнхаа өсөлтийг нэмэгдүүлээд үүнтэйгээ уялдуулаад хүнийхээ бүтээмжийг нэмэгдүүлээ явуулах юм бол аяанда нэлээд олон өнөөдөр тулгарч байгаа асуудлуудаа шийдэгдэнэ. Гол нь энийг 30 жилийн дотор ингээд зах зээлд нь ингээд хайчхад бид нар 30 жилийн дотор шийдэгдэх юм ахэд засгийн газрын бодлогоор нөлөөгөөр дэмжилгээр интервенцээр энэ 30 жилийг яаж 20 жил болгох вэ? Энэ тэр 20 жилийг яаж 15 жил болгох вэ? Гэдэг л тэр бид нар өнөөдөр ажиллах хэрэгтэй болов гэж бодож байна. Мөнгөө зарцуулах гэж байгаа бол шинж тэмдэг дээр нь биш, өвчнөр ярих юм бол симптом дээр нь биш, өвчин дээр нь яг гол асуудал дээр нь л зарцуулсан дээр. Яг л үехээр хүн халуурлаа гэх юм бол халууны юм буулгаад уугаад тийм халуун болгоч штэ. Нөгөөдх нь маргааш нь дахиад халуурна штэ. Тэгэхээр яг юунаас болоод халуураад байна? Хатгаа байна уу? Ханиад байна уу? Юу гэдгийг эсвэл өөр нэг өвчин байна уу? Дархлаатай холбоотой асуудал байна. Тэр оншоо зөв тодорхойлоод тэрэн дээр мөнгө зарцуулсан дээрээ. Гэхдээ халуунаа буулгаж явах хэрэгтэй. Маш сайхан дүгнэлт. За баяр. За юу яриагаа өндөрлөхөөс өмнө чи яаж түрүүн чийлж шүү дээ амар их ном уншдаг гэсэн эдэргээд сонсож байгаа хүмүүс зориулаад чи топ 3 номныхаа рекомендац өгөөч. Чиний амьдрал одоо чиний энэ характер чиний чамайг хүн болгож чинь хамгийн их нөлөөлжсэн, хамгийн их бодогдуулжсэн эсвэл хамгийн дуртай 3 ном юу вэ? За нэгдүгürt бол Юнгийн нэг ном байгаа. Сэтгэл судлаач Юнг тэрний Memories, Dreams гэдэг нэг ном байгаа. Тэр бол номныхын нэр нь би бакалаврт байхдаа эхний курстаа уншиж байсан. Тэрнээс хойш ингээд зүүдэлж байгаа зүүд эднэр өөрсдөө Юнгийн хэлбэрээр бас тайлбарладаг. Тэгээд Memories and Dreams гэсэн. Memories Dreams and Reflections гэнэ. Тэгээд тэндээс бол яг энэ дотоод хүнийхээ нөөц болцоо яг өөрийгөө ингээд бас өөртөө өөрийнхөө сэтгэл зүйд ингээд дүн шинжилгээ хийгээд тэр үйл ухамсартайгаа ингээд юу болж байгааг ингээд хамаагүй алдчихгүй шиг ингээд нэг хараад би дотроо яг нэгдмэл байж чадж гэнэ эсвэл айгүй их зөрчилдөө нэмэгдэж гинүү гэдэг тэр чиглэлээр огт
юм мэддгүйсэн тэрийг ингээд нэлээ төлөвшүүлэхэд энэ ном том үүрэг өрсөн л дээ. Хоёр дахь нь болохоор юу юм болов? За маш том болохоор харьцуулахад бол Mircea Eliade-гийн autobiography гэж байгаа. Юу юм бэлээ? Mircea Eliade бол одоо Чикагогийн их сургуулийн шашин судлалын сургууль нь бол Mircea Eliade-гийн нэрэмжит хийж явдаг. Тэр бол 18 настайдаа одоо энтхэгт очиод санскрит хэл судлаад ингэ явж байсан маш их хэрч хүчтэй. Маш одоо Испани, Англи, Франц, Хиндүү гэд олон хэлээр ярьдаг. Тэр ном надад юу ч нөлөөлсөн бэ гэхээр өөрийгөө ингээд өдөртөө чиглүүлэхэд нэлээ нөлөөлсөн. Тэр хүн багтаа би үнэхээр will power буюу би ингээд өөрийгөө бүх юм дээр ингээд өдөртөө чадах уу юу гэдгээ шалгахын тулд эхлээд идэж үзээ дараа нь ингээд амьд жон барьж байгаад ингээд идсэн байгаа байхгүй. Би энийг хийж чаднаа гэд. Өөртөө батлахын тулд тэгээд тийм will powerтэй гэдгийг харуулахын тулд ингээд маш олон зүйлүүд бол хийсэн л дээ. Гэхдээ тэрийг бол зөвхөн өөрийнхөө төлөө бас хийгээгүй. Ингээд нийгмийнхаа төлөө яг ингээд сүүлдээ бол эрдэмтэн болоод ингээд тэр судалгаа шинжилгээнийхээ чиглэлээр бол хийсэн. Нэрийн хин гинэ? Mircea Eliade. Mircea Eliade. Румын хүн байгаа. Тэгээ Mircea Eliade-гийн сүүлд чинь 3-4 хоёр autobiography ном байгаа. Тэгээд журнал нь өөрийнх нь хөтлөж исэн журнал нь 4 бот байгаа. Тэр өстөгөө номнууд. Дараа нь чи юу ах юм бэ наа? Подкастныхаа пэйжин дээр ч юм уу description дээр би энэ юунуудын линкүүдийг оруулаад тавьчих. Яг энэ яриад байгаа номнууд тийм. Тэгээд 3 дахь ном нь тэр Mircea Eliade-гийн номыг би яадаг вэ гэхээр ингээд хаяа дэлгэж хардаг. Ханаас нь ч хамаагүй. Ингээл амар ядраал, амар гунаал, эсвэл ингээд сэтгэл санаар ундаг ч юм. Тэгээд ханаас нь ч хамаагүй дэлгээл нэг хэдэн утас уншаал тэгэл яг буцаад ирчихэж байгаа. За хэвээр. Амэнчо Instagram-аар л юм шүү дээ. Ингээд боцлаа ингээд аяанда ингээд цус сайжмаар ингээд боцлаа гараад ирдэг байхгүй. Rocking Instagram page-ийг оруулж ирсэн. Бөө positive energy шээж байгаа юм шүү дээ. Өглөө 5-аас орч workout хийж гарч байгаа. Сүүл Пингвинээс гаргасан Portable Nietzsche юм болов? Portable Nietzsche философч Nietzsche юу? За Portable Nietzsche эсвэл юу ном хоёр байгаа да. Орой бүсэм. Юу? Орой бүсэм гээд төдүүгай ном аа. Тэр бол айгүй гоё ном. Бид нэр бол ингээд тэр орой бүсэм дээр яадаг вэ гэхээр яг ингээд Монголын шарын шашинтай байх үеийн нэг тийм инцидент буюу нэг тохиолдлыг гаргадаг. Тэгэхдээ яг монгол хүн нэг юм сурахаараа яг ямар төвшөнд нь хүч сурч чаддаг вэ гэдгийг бол тэр маш энгийнээр бас нэг талаас харуулсан. Мэдээж ингээд хувьсгалын янз янзын мессежүүд тэр дотор нь орж ирсэн ч гэсэн тэр номыг уншихаар нэг тийм одоо юу гэдгийг их түүхээ эргэж хараа бид нэр ингээд зүгээр нэг шинэнгэн ой дотроос ингээд үржээ гараад ирсэн үндэстэн бишээ. Бид нэр бол маш агуу түүхтэй. Тэгээд бидний хувьд бол чадвар монгол хүн өнөөдөр ингээд бүтээмж муу эдийн засаг дорой утаандаа баригдж байгаа ч гэсэн бидний потенциал бол маш өндөр шүү гэдгийг нь бол одоо ойлгож авдаг. Нөгөө төгөр бид нэр тэр шарын шашинд ингээд шарын шашиндээ тэр үеийг харьцуулахад өнөөдөр хүртэл ямар том хөгжлийг бас хийж чадсан бэ өнөөдөр манай залуучууд болон ингээд би ч дунд нь ороод явж байгаа их гомдолж байгаа. Гэхдээ бидний хүрч чадсан хөгжил төвшил бол чамлахааргүй зүйл. Гол нь энээсээ дахиж ахаад дараагийн шатандаа бид нэр хүрэхин тулд зорих ёстой гэсэн тийм
мэдрэмжүүдийг бол авдаг нэг тийм ном. Гэхдээ тэрийг бол би ойрын 10 жил бараг огт харсангүй. Гэхдээ тухайн үед бол надад яг тийм мэдрэмж өгч ирсэн. Yeah, beautiful. За сургалтанд нь амжилт хүсье. Сургууль амжилттай төгсөөрэй. Стаг баярлаа. За өрчи яриа авсан маш их баярлаа. За тэгээ сургуулаа төгсчээд төрж ирээ дахиад нэг яриан дараарай. Тэр үед нэг сүүлийн 25% дээр бас нэг юм өөрчлөгдөж магадгүй тий. Магадгүй шүү дээ. Цаг хугацаас харуулна тэрийг. За баярлаа. За баярлалаа.